Эй, юу яцгаан Rusty Talks podcast-ийн 64 дахь дугаар ирэхэд бэлэн болсон байна. Юу яцгаан. Хай. Юу яцгаан. За. За энэ дугаараар нэлээд сонирхолтой, гэхдээ цөөн хэдэн сонирхолтой гоё дугаарууд мэдээлэл бэлдсэн байгаа. Тэгээд эхнийх нь шууд мэдээлэл рүү орчих уу? Тэгээд. За, эхний трейлер нэлээд гоё трейлерүүд байгаа. Сонирхолтой трейлер тийм. За, эхнийх нь бол The Witcher цувралын удам багч 12 сарын 20-нд гарч байгаа. Одоо энэ подкастыг гарцсан баг маргааш юм бод тийм. Тэгээ ер нь бол гарцсан байх юм байна. Ихэнх сонсогчдын хувьд бол 12 сарын 20-нд Netflix дээр гарч эхлэх The Witcher цувралын одоо final trailer гэх юм уу да. Бүр хэмжээний трейлер гарсан байна. За энийг үзсэн байгаа. Энэний талаар сэтгэлдээ хуваалцгаая. Ямар санагдав? Ер нь яг Gothas хойш бас тийм фэнтези гоё юм үзэг болцсон байна. Тэгээ сая трейлер гарсан гоё трейлер. Тэгээ юу гоё трейлер байсан юу? Тийм видео тоглоомныхаа vibe-ийг илүү оруулж гисэн юм шиг харагдчихлаа. Зарим зураг авалтууд нь тэгж харагдчихсан. Тэгээ Henry Cavill л үнэхээр зөв харагдчихлаа тэрэн дээр. Geralt of Rivia гэдэг тийм. Тэгэд би бол тоглоомын бүрэн тоглож байгаагүй, бүрэн жүжигчдэр нь тоглоагүй гэхэд болно. Тэгээд номнуудыг уншиж байгааг болохоор сайн мэдгүй. Тэгээд яг энэ трейлерыг над чиг хүмүүс зориулсан юм шиг санагдлаа. Тэгээд сайн мэдгүй хүмүүст зориулсан юм шиг. Тэгээд энэ дээр болохоор тэрний цагаан устай, шар устай охиныг яг хамгаалаад байгаа юм байна шүү дээ. Siri юм шиг байл шүү дээ. Siri-гэр Princess Siri. Энэ охиныг л хамгаалж манай хүн яг адал явталтай ингээд нөгөө нэг газраас нөгөө газар хамгаалж цугтаагаал байгаа юм шиг байл шүү дээ. Би тэгээд тэр хооронд нөгөө газар бас нэг дайман болоод байгаа ч юм. Би бол тэгэж харсан. Тэгээд туслах дөрүүдийн нэг дээр бас зүгээр жижигхэн мэдээлэл. Lars Mikkelsen гээд Mads Mikkelsen-ийн төрсэн ах нь бас туслах дөрүүд байгаа юм шүү. Бас. Тийм юм байна. Тэгээд айгу epic харагдаж байна тий. Тийм би энийг зүгээр юу юм болов гэж бодож байсан шүү дээ. Ийм амар дайман, ийм амар олныг хамарсан ийм үйл явдалтай биш. Одоо нэг тийм тэр одоо яг энэ цаг үед нь цөөн байдаг байсан одоо тэр шулам ч юм уу те нэг хүмүүсээс нуугддаг байсан төрлийнх нь одоо энэ төрлийнх нь одоо тохиолдож байгаа адал явдал гэх юм уу үйл явдлыг харуулах юм бол гэж үзсэн. Чи бүр дайман бүр амар том үрэн юм биш те. Харин тийм юм байна. Нилээн сүртэл юм биш үү? Яг нэг тийм одоо Mandalorian гэдэг ч юм уу нэг дүр болон цөөхөн хэдэн үйл явдал биш бүр юм epic full fantasy юм биш үү? Тэгээд энэ яг эхний юу энэ чинь 3 цуврал зохиололоо. Ном нь бол олон ном ямар ч юм байт юм бэлээ. Тэгээд яг харахад бол амар залуу Geralt of Rivia харагдчихлээ. Тэгээд яг тийм чинь нөгөө юу амар тийм мангас бол хөвөрдөг байхгүй. Энэ дээрээ тэгж хөвөрөх нь үгүй. Тэгэхэр бүр амар powerful болчдөг. Тэгээд дижид нөгөө нэг тийм сэлэм нөгөө нэг юм тийм салхимал яадаг тийм ижид мэд байдаг. Тийм сэлэмтэй. Тэр мөр нь гарах болоо яах бол бас яажлаа. Яг Geralt of Rivia дээр суурилсан 5 ном байт юм байна. Мань хүн дээр суурилсан. Тэгээд The Witcher Stories гэж 2 бас байна. Ер нь л Geralt of Rivia-тай 5 ном бол байдаг юм байна. Тэгээд бодвол яг season-аар нь явж моох сонирхолтой болоод тэ нэг Dark Materials энэ шиг. Тийм. Амжилтаас шалтгаалаад. Тийм, амжилтаас шалтгаалаад. Тэгэх бах. Тэгээд ер нь энэ залуу басан суурьсан зөвл байх л та. Хэрвээ амжилттай байд мэдээж цаашаа үргэлжлүүлж явах тэ. Санаа бол байгаа. Би нэг нийтлэл юу нэсчихсэн чинь тулааны сүд нь бол амар сайн байна л гэсэн юмсэн шүү дээ. Хүний одоо яг үдсэн сэтгэл тийм юмсэн тулааны сүд бол үнэхээр гайхалтай. Бусад одоо юм цуврал телевизийн цувралуудын тулааны хэсэг бол барыг нь өчрөө хажууд ичмээр харагдмаар ухааны хэмжчихсэн шүү. Тийм. За тэгээд 8 ангийн нэр нь гарцсан байгаа маа 8 ангитай. Тэр нь бас таалагдаад байгаа тийм. 8 ангитай гэдэг бол яг товч тэгээд яг хэрэгтэй зүйлээ гаргав. Анги болон дээр гой үйл явдал гарна гэсэн. Тийм тэгээд тоо норшихгүй. Тэгээд Netflix-ийн хуучин цувралууд ч нэг одоо Marvel-ийн цувралууд ч 13 байдаг аягүй хэцүү шүү дээ. Тундаа хэрэгтэй. Гэтэ уг нь нэг ангаар гарвал тийм. Тийм тэгвэл яг одоо Mandalorian шиг гарвал аягүй гоё байгаа. Үзэх боломж аягүй гоё байхгүй. Яг нөгөө нэг гоё цаг завтай өсвөр насныхан тэд нарт бол даамал байгаа л да нэг дор бөөнд чинь баа гээл. 20 хоногийн дараа наадах ч үзээд дуусгацсан гэсэн л явж байгаа. Тэгээд нөгөө юу талаасаа бас байна л да одоо юм хэрвээ нийгэмд pop culture хэмжээнд ингэж нөлөөлүүлнэ гэж бодож байгаа бол 7 хоног гарвал илүү зүгээр. Тийм. Одоо Mandalorian аягүй мэдчихэж шүү дээ. Тэр Baby Yoda ч одоо
7 хоног гарсны ачаар ингэж амар том болж байгаа. Тэгээд Baby Yoda-гаас гадна Mandalorian гэдэг зурлаг өөрөө угаасаа мундаг учраас маш их ярианд өртөж эхэлж байгаа байхгүй. Тэрээс биш бүгдээрээ аль дээр 11 сарын 10 хэдэнд ингээд релиз хийсэн бол аль хэдийн Mandalorian одоо мартагдаад хаягдаад ингээд дууссан. Яг Baby Yoda л яриул. Тэг ингээд мартагдсан байгаа шүү. Тэгэхээр чи ингээд 7 хоног гараад яваад ангууд айгуу гоё. Тэг Game of Thrones Westeros энэ гоё юм чинь тэр шүү дээ. 7 хоног гардаг. Тэгээ тэр 7 хоногт айгуу их юм болно хүн чинь дахиж үзсэн. Яриа их өрнөн те мем болно. Хүмүүс хоорондоо маш их ярилцсан те дараагийн эпизод дээр юу болох вэ? Яах вэ? Тэр чинь өөрөө цувралынхаа popularity-д маш сайн нөлөөлнө. Нөгөө талаас сул байх юм бол хэцүү. Дараагийн эпизодод хүн үзэхгүй. Тэгээ бас тийм мэдээж эрсдэл мэдээж байгаа л та. Тэр чин бас бол бинж шоу ч юм бол тэхгүй шүү дээ. Бүх ангид гарсан юм чинь нэг ангид сул байсан ч гэсэн дуусчихээ дуусчих чинь. Бас нэг тийм тал мэдээж байгаа. Тэгээ хийц талаас одоо чи Mandalorian бол нэг эпизодик учраас нэг нэр үзээд явах гоё тий. Stranger Things энэ төр бол Marvel Daredevil ч юм уу. Тэр чин 10 цагийн 8 цагийн кино шиг шүү дээ. Тэгээ яг нэг тийм эпизодтойгоо ингэж нэг тийм тусдаа биш тий. Шууд л ингээл өрүүлж явчихдаг. Тэгээ энэ бол ядаж 8 эпизод болохоор болж байгаа. Тийм боломж юм. Тийм ядаж нэг юу гэдэг нээлттэй хийсэн хоногоосоо нэг дараагийн 2 3 7 хоногт навшаа 2 3 хоногт нь яриа өрнөх боломжтой. Тэгээ хүмүүс л гиндагаад үзчих болох. Гэтэ Henry Cavill бол амар харагчлаа. Өсөртэй харагчлаа. Гоё харагчлаа. Henry Cavill хамгийн дуртай дүр юу вэ? Henry Cavill The Man from Uncle. Тэгээ ер нь яг иймэрхүү дүрл болчиход байна л да. Манай нэг тийм жоохон юм кино тоглол те. Арт кино тоглол те. Жохон яг тийм арт яг фильм те. Тийм арт кино, тийм кино тоглол тэтэрхий тийм гоё залуу байхгүй юу? Харин бас хурцтахаар харин тэр жохон хэцүү байгаа тийм те. Ийм гоё залуу нэг тийм амар амьдрал үзээ явж байгаа юм төсөөлөгдөхгүй байхгүй юу энэ тийм. Арай хитгэхий супер царайсан байгаа. Амар болохоор. Тэгээ манай үнийг харах юм бол дөрүүд нь ер нь дандаа тийм шүү дээ. Immortals дээр тоглолдог тий. Immortals дээр ч хүртэл юм Greek fantasy дүр шүү дээ. Бурхан байдаг л юу вэ? Бурхан бол яг биш л дээ. Хүн байдیں۔ Гэтэл бурхад мурхадтай үзэл тэгээд сүлд нь бохоод бууж ирж байгаа гэдэг тий. Тэгээд амар сүртэй бас. Амар сүртэй шүү дээ. Амар сүртэй. Тий. Тэгэл одоо Justice League Kristen Bell байдаг үлээ. Kristen Bell шин Luke Evans үед. Luke Evans гэдэг. Тэгэл Mission. Миний бол хамгийн дуртай Mission Impossible. Яг бүр тэр August Walker гэдэг дөрөл бүр god damn бүр амар cool дүр байсан. Яг тийм writing талаасаа ч сайн дүр. Тэгээд мань хүний тэр бүр танк шиг бүр тэр ёо. Тэг үнэхээр хүн алан гэтгэхээр тэр бүр holy shit тэр нэг мустачтай үнэн гоё тэр ховцсон тэр цээж мэж ямар ч аимэрэн тэр гар марна. Fallout-ын тэр угаалгын өрөөнд хэсэг зэмэнтэй. Тэр үнэхээр тасрах тэр гараа цэнгэлдэг бүр. Өөрөө нэг тийм юу амар гоё ерөнхий инээгээ байждаг. Тэрэн дээр нэг муухай арддаг штэ. Тийм. Тэг ингээ уурлаад тэр хэсэг нь бүр амар харагдав. Тэг тийм эсрэг дүр гэдэг нь зөвүүн эсрэг дүр байхгүй зүгээр л нэг вилэн биш те. Амар юмны цаавар зохион байгуулсан мөртлөө ухаантай мөртлөө одоо би физик талаас амун те. Тэг ингээд тултаж мултаж байгаа те тэр нэг одоо эсрэг дүрийн сцен гэж байдаг шүү дээ. Нэг тийм ярьж мэрсэн те. Тэр юм амар гоё те. Fallout-ын тэр одоо August Walker дүрний гоё юм нь юу гэхээр хизээд Ethan Hunt-аас илүү бүх юмараа. Тэ Ethan Hunt яагаад ч physically зодолтой барахгүй ухаараа нараач гүцээгөө тэ бүх юмараа алуулж байгаа байхгүй манай. Тэ төгсгөлд нь бөө юм болж ээж яриа гэж нэг юм алж байгаа тэ. Тэр нэг гол дүр болохоор тэ. Тийм. Яста нэрээ баг Tom Cruise-ийн чармаар алж байгаа. Түүнээс тэр нэг агуу гоё шүү. Ерөөсө бүх юмараа илүү. Тэр нь үнэхээр гоё шүү. Тэгээ залуу юу? Тийм. Тэгээд ер нь яг Fallout руу жоохон дэлгэцэх. Гэтэ Fallout-ын гоё юм нь Ethan Hunt-ыг нэг тийм жоохон ч гэсэн хөсөж байгаа гэж харуулдаг нь гоё шүү те. Ядарч мадраал юм садж вебсайтаа те. Тэр нь бас гоё шүү. За. The Witcher-ийн хувьд л юм байна. Үнэхээр гоё харагдаж байна лээ. Хамгийн гоё Superman да. Henry Cavill бол. Тийм, ер нь бол яг Superman талаас бол уулан тийм. Тэгээд Clark Kent болоод ирэхээр жоохон дэм суг. Ер нь яг Superman дээр бол үнэхээр гоё. Яаж олсон гэмээр яаж яг энэ тохирно гэж. Christian Bale бас надад тийг санагддаг байсан шүү дээ. Batman болохоор зөвхөн тэг Bruce Wayne болохоор гэж байгаа тийм сонирм болчихдаг. Ер нь тэгтээ Batman гэж надад бол эсэргээр яг Christian Bale-ийн Bruce Wayne амар зөв, Batman амар муу санагдаад байна. Ben Affleck тэр болохоор бас эсэргээр байдаг байхгүй. Ben Affleck бол Bruce-гээр Batman бол үнэхээр god. Bruce Wayne ч гэсэн зөв юм шүү дээ. Bruce Wayne нь дажгүй. Гэхдээ
тийм амар бас сүртэй бол биш. Юу, Bruce Wayne ч нэг тийм одоо яг амьдрал дээр юу аж харагддаг ч гэсэн одоо нэг хүүхэн мөхөндөө те үнтэй маш ингэж харагддаг ч гэсэн ер нь бол тогтоо томоотой хүн шүү дээ. Хин Ben Affleck ч тэгж харагддаг нэг аригч шиг. Хичнээн мөнгө өрөө дуусахгүй архи аваа явж ирсэн чи санаа зовхгүй нэг тийм аригч шиг харагддаг. Тэгээ гол юм нь бас Ben Affleck-ийн одоо өөрт нь яндаагүй юм юу гэхээр Ben Affleck-ийн Batman өөр гэсэн киног баггүй. Азгүй. Тэгээ Justice League тэгээ Batman v Superman гэж дуусчаа шүү. Яг тийм түүх өгүүлээгүй юу? Тийм. Яг өөрөө тэр чинь нөгөө зохиолч найруулна гэдэг чинь яг тийм шиг би даасан кинотой байсан бол шал өөр. Үнэхээр гоё гол гаргаж болох л байсан баг. За энэ DC Talks дэше дали хэл сайхан дали баг. Тийм. Нэрээ юу юм бэ? DC гэснээс шүү дээ хэрэгтэй мэдээлэл санаанд орлоо. Хэдүүлээ DC-ийн талаар жоохон ярих юм байна да. Нэмж нөгөө нэг Flash release date-тэй болж мөсөн шүү дээ. Тийм. Flash, Shazam. Тийм. Тэгээ Joker web дээр л орсон. Тийм амар. Тэгэж амар орж ирж байна. Өөртөө гаргасан. Venus Joker-ыг release хийсэн. Гаргачлаа. Гэтэ манай хүн бол тэрнээс өмнө л орчуулад оролцсон шүү дээ. Онлимиг санаж байна уу шүү. Миний онлимиг тэр байгаа л та Монгол орчуулгатай. Яа дараа нь юу гинэ? Онлимиг гэж байна. тохиргоотой шир хийсэн. Чи бүр зүгээр тэгж шир хийсэн юм аа. Тий, хадмал. Аваад Facebook-ээр шууд үзгэрээ. Why? За, тэгээд дараагийн трейлер ярилцах трейлерүүд үнэхээр гоё харагдаж байгаа нэг юм байсан. Тэр нь юу гэхээр за бидний хувьд бол шинэ мэдээлэл байсан. Сая 3 сарын хувьд шинэ мэдээлэл байсан. Юу гэхээр 2005 билүү. За 5 байсан. Тийм ээ. 5 онд анх одоо яг тоглогдчихсэн. Одоо тайзны мюзикл гэх юм уу те. Тэгээд 2007 онд Off Broadway. Тэгээ Broadway дээр бол 2008 оны 3 сард анх Broadway-ийн тоглолттой байсан. In the Heights гэж одоо хиний хөгжим дуугийн дууных нь үгийг бичсэн Lin-Manuel Mirandaгийн хийсэн юм мундаг одоо тайзны мюзикл бол байд юм байна. Тэгээ энэ бол үнэхээр тийм домогтой мундаг мюзикл юм байна. Grammy авч ирсэн юм байна. Laurence Olivier шагнал авч ирсэн юм байна. Obie Award шагнал авч ирсэн. Tony Award авч ирсэн. Энэ бүрээс үнэхээр мундаг одоо хүртэл дэлхийд даяар тоглогдож байгаа ийм мундаг тайзны жүжиг бол одоо мюзикл бол байд юм байна. In the Heights гэдэг. За энэнийг бол Lin-Manuel Miranda мэдээж өөрөө продюсераа хийгээд киноны зохиолыг Guerra Alegria Hudes гэж одоо энэ эмэгтэй уран бүтээлч бол бичээд найруулагчаар Crazy Rich Asians-ийн найруулагч John M. Chu найруулсан ийм кино ол гарч байгаа юм. Энэ Heights гэдэг. Тэгээ гол дүрд нь бол Anthony Ramos гэж жүжигч. Яг одоо үндсэн гол дүрд нь туслах дүрд нь бол бидний хинээр Dr. Dre тогсноор нэг сайн мэдэндээ сая сүүл нэг Six Underground дээр бас байсан Corey Hawkins гэж гоё жүжигч. Туслах дүрд бас байгаа юм байна. Ийм болол кино бас анзаарч нөгөө Come body don't lie гэдэг нөгөө Pitbull-тэй толоод байдаг Mark Anthony сая хальт гарсан шүү дээ. Тийм үү? Хальт гарсан. Тэр бас байгаа юм байна. Тэгээд энэ Heights трейлер таарт ямар санагдав? Үнэхээр гоё юмсэн. Тийм, янз бүрс. Үнэхээр тийм magical байсан бүр. Тэгээд нэг тийм musical дутагдсан юм шиг санагдсан те. Сая үзээд. Ер нь La La Land-аас хойш ер нь яг гоё тийм мэдрэмж аваагүй юм биш. Тэгээ эн чинь бүр тийм амар одоо тийм энержитик тийм амар гоё байсан. Маш өнгөлөг. Тэгээ нэг сэтгэл сэргээхээр нэг гоё өчөж өгөхөөр нэг тиймэрхүү амар гоё байсан. Тэгээ бас нэг тийм magical fantasy элементтэй юм лээ те. Тэгээ ер нь нэг тийм мерсер харагдаад байсан шүү. Баш машин дэр гүгээдсэн шүү дээ те. Тэгээ хажууд шиг гүйж мөө те. Тэгээ дээрэс нь айгу гоё харагдсан юм. юм. Яг нөгөө илэрхийлэмжил тийм байна. Тэгээ утга илэрхийлж байгаа те visual те. Тэгээд тэр magical зүйл нь гоё харагдчихээн зураглал нь айгүй гоё харагдчихээн те өнгөлөг тэр choreography нэг бүжгийн номерууд нь те тэр үлаач нэг гоё том дэлгэцээр л үзгэр юм лээ. Нэг театрт л үзгээр харагдчихээн те. Тэгээд дуунууд нь айгүй гоё сонсогдчихээн те. Гоё бүтэн дуу гараагүй ч гэсэн гарч байгаа эсвүүдээ бол айгүй гоё байлаа те. Тэгээд тэр яг нөгөө нэг одоо яг энэ гол дүрийн жүжигч нь уулын би юу нөгөө нэг Америкэн байна л да. Америкэн л жүжигч юм. Түүнээс яг нөгөө хин одоо Enrico Entry одоо тэрднэр чинь хаанах хүлээ? Хин? Enrico Iglesias энэ. Enrico Iglesias ч одоо Испан биш юм уу? Тиймэрхүү нөхдүүд нэг ингээд гудам удамчиндаа ингээд бүжиглээл нэг амар ингээд ядаж таа Латин Америк дуулж хуурдаад тиймэрхүү уюутай амар гоё ярагдчихлээ. Тэгээ яг нөгөө нэг Нью-Йоркт амьдардаг латинуудын ерөнхийдөө тухайл
кино юм би зохиол юм байна гэж би ойлгоод байна л да. Тэгээ энэ хайц нь өөрөө анханасаа. Тэгээд бас сайн харах юм бол нэлээд Washington Heights гэдэг юу юм бэ штэ. Одоо neighborhood гэдэг юм байна. Нью-Йорк хотод байдаг. Тэгээд энэ Washington Heights-ийн одоо Латин Америкуудын Америктэй Латины галтай Америкуудын одоо тухай стори юм байна л да. Тэгээд энэ бол айгу тийм юу бас харагдаад байна л да. Айгу тийм political бас нөө social political message айгу ихтэй байж магадгүй бас харагдаж байна. Сая тэр нөө Dreamers Center гэж дуу кинон дээр нь дурдж чинь трейлер дээр нь тэгээ яг юун дээр нь яа гэм мэдэхгүй байна. Stage musical дээр нь. Гэхдээ Dreamers гэдэг нь одоо жишээ нь Америкт төрөөгүй. Америкт одоо нөө юугаар ирсэн, цагаачаар ирсэн. Тэгээ Америк иргэншилтэй болсон. Тэгээ аав ээжигээ дагаад иргэншилтэй болсон. Тим хүмүүсийг нөө Dreamers гэдэг байгаа. Тэр юм хууль байд юм байл л та. Тэгээ тэр мөрийг нөө Трампын засгийн газар чинь болиулах гэж усаж боо юм болоод байгаа шүү дээ. Тэгээ Мексик Америкийн хил дээр ч бас боо юм болоод байна. Нэг иммигрантуудыг оруулахгүй байна. Нэ тэр тийч юм жоохон хүүхдүүдийг айгүй хүнд нөхцөл амьдруулж байлгаж хорж гэл амар юм болоод байгаа. Тэгээ тэрнтэй бас энэ нэлийн холбоотой бол харагдаж байна. Тэрний нэг тийм одоо хүчтэй мессеж байгаар харагдаж байна. Ер нь бол Делин Мануэл Миранда өөрөө латин гаралтай Америкэн. Тэр бол мундаг харагдаж байна. Тэгээд энэ Антони Рамос гэж хим жүжигчин болохоор юу юм бэ? Hamilton гэд тайзны жүжиг байдаг. Одоо Lin Manuel Mirandaгийн одоо суперстар болгосон одоо зурлал нөх юм да. Зурлагын солирч мюзикл нь Broadway мюзикл. Энэ дээр бол бас гол дөрүүдийн нэгтэн тоглодог юм шиг байна шүү. Гэтэ би бас ямаргүй буруу ярмааргүй ямар ч сан тэгдэг юм шиг байна шүү. Lin Manuel Miranda His Dark Materials дээр байсан шүү. Тийм His Dark Materials зэгэн дээр байгаа шүү. Тийм гоё дүр бас. Дуулцсан л орж ирж илээ те эхнээсээ. Тэгээ бас найруулагч нь John Chu байгаа амар их таалагдж байна. John M Chu. Юу нэ те? Crazy Rich Asians. Тэгээ бас нэг Аз үний өнцгөр бас тэр нь яаж буух нь вэ гэдг нь бас сонирхолтой. Тийм бас сонирхолтой шин. Тэгээд нөө immigrant хүмүүсийн цагаач хүмүүсийн өнцгөртэй илүү сайн бууж магад байх тийм. Lin Manuel Miranda ч өөрөө цагаач гаралтай хүн. John M Chu өөрөө тийм. Тэгэхээр нэлээд сонирхолтой онцог гарах бах. Тэгээд John M Chu хэрвээ мэдгүй бол Step Up 2 3-ыг найруулж исэн. Тийм. Бас дайггүй ангууд нь шүү дээ. Step Up 1 2 3 ч ер нь дайггүй шүү дээ. 2 бол бүр сайн шүү дээ. 2 бол айгүй гоё. Тэгээ 3-ыг бас дайггүй байсан шүү дээ. 3-ыг гэдэг нь 3 дугаар бас дайггүй байсан. Өргөд гарч ил байсан. Tron болдог тий. Тэгээд юу G.I. Joe Retaliation-ыг найруулсан юм байна. За тэгээ Crazy Rich Asians-ыг бол найруулсан. Ийм гоё бол кино. Тэгээ трейлерыг үзээрэй хүмүүс зөвлөе. Энэ да хайцсан трейлер гоё харагдчихлаа. Соёлтой харагдсан. Гоё мэдрэмж өгөх байдаг. Гоё харагдаж байна лээ. Тийм иймэрхүү кино үзсний дараа нэг хэсэгтэй айгу гоё гэдэг штэ нэг юм амар бүх юм нэг гоё эрэг санагдаж байна. Тий. Айгу гоё. Иймэрхүү кино уг нь үзчихвэл гоё л байна. Илүү олон байл тий. Гоё байна. За дараагийн трейлер болохоор Top Gun Maverick. Top Gun 2 гэх юм уу те. Top Gun Maverick-ийн шинэ трейлер гарсан байгаа. Тэгээд айгуу гоё харагдлаа. Энэ трейлер дээрээс нэмээ Tom Cruise-ийн Facebook пэйж дээр бас нэг Facebook видео орсон байсан. Тэрэн дээр болохоор мань хүн юу юм бэлээ. Айгуу олон одоо энэ яг нисж байгаа синүүдийг байлдааны тулааны одоо энэ байлдааны онгоцыг одоо юу гэдэм бэ? Жолоодж байгаа гэж ярьдаг үл хэлгүй дээ. Юу гэж ярьдیں۔ Нисгэж байгаа. Нисгэгчл гэж ярьдаг л дээ. Одоо байлдааны онгоцыг яаж байгаа гэх юм удирж байгаа гэх юм үгүй бах. Нисж байгаа, удирж байгаа, жолоодж байгаа. Жолоодж байгаа л гэх бах тий. Ямар ч шахлах нисгэгч. Тий. Мань хүн ямар ч тэгэж нөө удирдах, жолоодж нисж байгаа хэсгүүд нь яг өөрөө жинхнээсээ Том Круз байлдааны онгоц тэгэж нисгсэн нэг нь харуулж илээ л дээ. Сэлэтэ мэдэрч буутай нэг юм. Байлдааны онгоц жинхнээсээ нисгэж киноны зураг авалт хийж мэг. Тэгээд тэр нөгөө нэг юун дотроо бүхээгэн дотроо бүр ингээд 4-5 IMAX камер хийсэн юм суйрлсан бил. Тэгээ манай өөрөө жигнэсээ тэр байлтын онгоц нисгэж өдөрч. Тэгээ тэрийнх нь зураг авалтыг авцсан. Тэгээ өөрөө ярьж байгаа байхгүй. Тэрийг бол ингээд хөлхөөр жүжиглэх боломж маш хэцүү. Тэгээ жүжиглэнэ гэдэг бол тэгээ жигнэсээ тэр ч одоо хэдэн километрийн дээрж байгаа те ингээд байлтын онгоцтой өөрөө жигнэсээ нисээд ингээд нисэж байгааг авах бол шал өөрмөргөө ярьж бариад. Сэлэт. Манай ч бас сансарт гаруулах гарчих гээд байгаа шүү дээ. Тэр нөгөө би подкаст дээр ярьжсэн шүү дээ. Зээл нэлээд хэдэн дугаар юм ярьжсэн байхгүй юу? Тэрэн дээр Джон Джеймс Кэмеронт ярьсан гэсэн 2000 оны их үед. Джеймс Кэмерон нэг яг дахиарч Джеймс Кэмерон нэг гэрээтэй байсан гинэ. Тэр амар weird story за ер нь тэр чигээрээ. За. Джеймс Кэмерон Оросын засгийн газартай гэрээтэй байсан гэж ааж. За. Тэр нь өөрөө weird анханасаа. Тэгээ ямар гэрээтэй байсан гэж сансарт зураг авах
бүр юм гэрээтэйсэн гэж аахгүй баримтат кино аах. Джеймс Кэмерон өөрөө сансрал руу нисээд Оросын засгийн газрын спорттойгоор тэгээ тэнцэн докюментари хийгээд тэгээ тэрийг нь Орост хийчих юм гэрээтэйсэн гинэ. Тэгээ тэрнийхээ талаар ярьжсэн чинь ер нь ярьсан байсан гинэ Том Круз энэ төр. Тэгсэн чинь Том Круз хэлэнгүүтээ хөш наадан дээр чинь цуг яваад кино хийчих та гэсэн гэж байна. Тэгээ Далмаар нь одоо хамт яваа space сансар зураг аваад кино бүр actual сансар зураг аваад кино хийлтэй гэсэн чинь Джеймс Кэмерон наа чи ингээд тийм асуудалтай инженер ийм ирсэн чинь би тэгвэл инженерийн сурч ил та гэсэн. Том Круз амар юм бэ. Тэр одоо яадаг вэ? Зүгээр сансар кино инженерээр сурчилтай. Одоо зүгээр байлдааны авахч болоод яваад байгаа. Тий одоо бүр чи байлдааны файтер яг мэдээж амар тэр нөгөө сүртэй хийсгүүдийг нь одоо компьютероор хийсэн ч юм уу эсвэл яг жинхэнэ файтер нөгөө нэг нисгчд хийсэн л баг л та. Мэдээж. Гэхдээ тэр нөгөө одоо тэр нөгөө хөлөг онгоцноос нь хөөрж мөрөх газардах те тийм юмнуудыг бүгдийг нь өөрөө хийж байгаа байхгүй яг хаа. Мэдээж илүү хүнд юмнуудыг арай Том Круз мэдээж хийгээг болох. Тэр бол арай ойлгомжтой. Mission Impossible бас эвгүй юм хийдэг шүү дээ. Тий амар юмнууд. Тэр хөтлөөд өөрөө нисгсэн шүү дээ. Бас нилээн их хэсүүдийг нь те мэдрэл муутай. Тэгээд тэрнээс гадна трейлер ямар харагдав? Амар эпик байсан те. Тэр хөгжим дуу мөн сүртэй байлээ. Jennifer Connelly гоё байлээ. Jennifer Connelly-тэй гоё. Хоёрын синдраас гоё харагдчихлээ. Дөө үнэхээр гоё юм а те. Beautiful Mind дээр залуу бүр амар гоё харагддаг. Тэгээ одоо тэр чинь нэлээ олон жилийн дараа ирнэ. Гоёроо л байх. Сая юун дээр Alita дээр сүлдэл харагдсан те. Хүмүүс тэрүүгээр нь. Тийм гэсэн би үзээгүй байгаа. Тийм Alita дээр байсан. John Hamm байгаа, Miles Teller байгаа. Тэгээд Lewis Pullman байна. Ed Harris байгаа. Val Kilmer эргэж ирж байгаа. Энэ гоё байгаа. Тэгээд трейлерын яг narrative-ийн хувьд яг юу ахаа мэдэхгүй байна. Тэгээд юу болохоор киноны Top Gun 1-ийг үдчихсэн. Гэхдээ яг үнэндээ юу ч ойлгоогүй байсан байхгүй. Яг шудраг хэлээд яг үнэхээр юу ч ойлгоогүй. Би бас үзсэн ч юу ч санахгүй. Харин тийм. Гэхдээ үдчихсэн нь тодорхой. Гэхдээ төгсгөлд нэг амар том юм болоод дуусна. Амар эн чинь баг дэлхийн дай баг болох нь тиймэрхүү болоод дуусна. Амар epic юмны баг эхлэл болгоод дуусдаг. Гэхдээ бас жоохон сонин кино тий. Гэн юусаа санахгүй. Амар bromance кино гэдэг нь сайн санаж байна. Val Kilmer-ийн хоёрын дөрвчийн бүрээс утгагүй bromance шүү дээ. Гэтэ юу н Монгол дөрөв гарахаар бол нэг өмнө үзчихвэл юм. Харин тийм ер нь бол гарахаа хувьд аль гарах байх. Энэ бол одоо нааш одоо том кино юм чи тий. Гэтэ John Carpenter кино гаргачихсан. Энд хайцоо. Тэр бол хэцүү. Тэр гарах уу. Гэтэ Yesterday гэсэн. Тэр яг уу нөө юу Rocketman гаргасан шиг Cinema Enter гаргаж магадгүй л тий. Тиймэрхүү. Юу бол фестивал ч юм уу нэг тиймэрхүү л хэмжээнд гарах. Тэгээ Top Gun бол гарах болох. Тэгээд яг төхүүлэл юу яа? Яг энэ Tony Scott найруулсан шүү дээ Ridley Scott-ийн төв. Tony Scott-ийн найруулсан яг Top Gun-ыг яг төхүүлэл яг нэг гоё сууж үзье да. Бүр яг зориод. Тэгээд ч бас Америкуудтай айгуу тийм iconic кино шүү дээ. Тийм. Маш олон нисгэж үлдэрсэн кино та. Тийм. Тэгэхээр бас гоё юунууд бол байх л ID-нууд тийм. Тэр нь нисэхгүй юм билээ. Тэгээд энэ ч нөгөө нэг та жоохон бахта ингээл нөгөө нэг зураг мураг зурхаар машин зурдаг шүү дээ хөөсөн тэгэл янз бүр. Тэрэн дээр ингээл танк машин онгоц зурдаг байсан. Би ингээ байлдааны онгоц аяг их зурдаг байсан. Нэг юм хажуу талаас ингээл нэг юм зурдаг шүү дээ. Ерөнхийн нэг basic хэлбэр байдаг шүү дээ. Тийм амар их зурдаг. Бүр жоохон шүү дээ 6 7 болгоноос. Би нэг тийм яг тийм зурдаг байгаа. Гэхдээ тийм онгоцтой тоглоомод амар их тоглолдог байсан. Нэг Airplane Simulator Windows XP дээр байдаг гэсэн тоглоом. Тэгээд Tom Clancy-ийн Hawks тэр амар их тоглолдог. Би бол зургийн дэвтэрний болон дандаа нар зурдаг байсан. Тэгсэн чинь би ганцаараа биш байсан юм байлаа. Хүн болгон ч юм бэ. Ихэнх нь тэг зурдаг байсан юм байлаа. Уул ингэсэн. Тэгээ болоод тий яг энд нар зурдаг шүү дээ. Яг баруун болонд нар зурдаг. Би тэр юм дэв юм аа. Надад бол айгуу гоё шин юм байна. За ямар ч байсан Top Gun бол гоё харагдаж байна лээ. Тэгээд юу болох нь ямар ч Anthony Edwards гээд одоо юугаар мэдэх хүмүүс Dr. Mark Green гэдэг дүр мөрөөр нь илүү сайн мэдэх ийм жүжигчин болохоор юу яасан бэ лээ. Хүүхдийн дүрд яг энэ дүрийн энэ жүжигчний тоосон дүрийн хүүхдийн дүрдгийн тоглож байгаа. Энэ дүр нь асуурчдаг Miles Teller тоглож байгаа юм байлээ шүү. Бас мэдээлэл Tom Cruise гоё яригчлээ те. Tom Cruise гоё тэгээд залуу харагдчихлээ. Tom Cruise вампир хаа тэгс. Тий, нөгөө нэг MIB дээр юу ядсан штэ. Хин Will Smith асуудаг штэ.
Тэгэхээр энэ дэлхий чинь тийм олон харийнхан байд юм уу гэд. Тэгснэ Деннис Родман харийн үнэ өгсөн чи тийм үү гэ бодогдсон. Тэр шиг хэрвээ тиймэрхүү харийнхан ч юм уу эсвэл вампир байвал Том Круз л байх гэсэн. Тэгэл тэгж хаяа нэг зарим хүмүүсийг боддог юм шиг. Тэгээ Том Круз нэг 10-аад онд нэг тийм comeback маягийн юм хийгээд. 2000-аад онд Том Круз ер нь жоохон сул байсан шүү дээ. Яг гоо юм хийгээгүй бол биш. Mission Impossible 3 муу гарсан л та. Гэхдээ яг нэг тийм амар бол том юмд болоо. Тийм яваагүй. Tropic Thunder Wonder нэг хэлмэл. Тэгээ нэг тиймэрхүү хэмжээ. 2010 оноос хойш жил болох юм. Юунаас хойш байхгүй. Минийс харж Age of Tomorrow. Биш Age of Tomorrow юм. Ghost Protocol. Биш. Тэр Ghost Protocol тий. 2011 онд яг Ghost Protocol гарснаас хойш бүр яг манай он бүр. Тэгэл Jack Reacher, Age of Tomorrow, Oblivion тэгээ Mission Impossible 3 гарлаа. Тэгээ fucking Mummy тэгээд Mummy жоохон фейлцэн. Гэхдээ бас тэ American Made байна. Ер нь бол яг 10-аад оноос хойш тэгээд чи Rock of Ages гэх амар weird нөгөө rock уран бүтээлчин тоглосон. Jack Reacher 2 ангид тоглолоо. Амар. Тэгээ 2000-аад онд болохоор яг кинонод зөндөө тоглосон л доо. Одоо чи Minority Report бол амар. Тэгээ 2000-аад оны их үед Vanilla Sky байж, Minority Report, Mission Impossible 2, Collateral, War of the Worlds, Mission Impossible 3 зөндөө байгаа. Гэхдээ 2000-аад оны сүүлийн хагас баг байхгүй. Эхний хагас бол амар тий. Тэгснэ сүүлийн хагас нь бол Valkyrie, Tropic Thunder. Тэгээ өөр юм баг байхгүй шахгүй. Тэгснэ 10 онд нэг shit кино тоглоод нөгөө Night and Day гэх нэг shit кино байдаг. Тэрэн дээр тоглоод тэгэл 11 оноос хойш бүр Cameron Diaz тий. Тийм бүр ингээд 11 оны Ghost Protocol-оос хойш бол Vanilla Sky-дээс Cameron Diaz гэдэг лөө. Тийм билүү. Зөвөн кино шүү. Vanilla Sky-г би үнэхээр санахгүй. Яг шудраг хэлэхэд. Тийм ээ. Биш, sorry. Тийм ээ. Тасны бэ. Муу бэ. Дээрээс нь Penelope Cruz гэдэг юм байна. Cameron Diaz Penelope Cruz гэнэ. Яа, Penelope Cruz чаар. Тийм юм байна. Хэрвээ Penelope Cruz-ыг дуртай бол Оскар авсан дүрийн үзээрэй. Киног нь юуны тоглосон. Вики Кристина Барселона гэх кино байдаг байхгүй юу? Би бүтэн нөгөө жүжигчдийг хэлэх гэсэн чинь Woody Allen-ыг хариулсан. Хэн байгаа? Penelope Cruz байгаа. Scarlett Johansson байгаа. Javier Bardem гол дүрэн. Тэгээд хэн байгаа? Rebecca Hall. 3 эмэгтэй амар 3 эмэгтэй жүжигчтэй. Тэгээд хин гол дүрт нь Javier Bardem. Тэгээд энэ туслах дүрээр хин Penelope Cruz Оскар авчихсан. Бүр илэлдэж шүү бүр энэ дээр ёо амар. Айгу гоё кино. Javier Bardem. За. Top Gun бол үнэхээр гоё харагдаж байна лээ. Тэгээ 6 сарын 26-нд гарах юм байна. Top Gun. Би андуург бол тэ. Тийм баг. Top Gun. Favorite кино юу вэ? Хинэ? Tom Cruise. Mission Impossible-аас гадна өөр ер нь Tom Cruise-ийн дуртай. Хүмүүс нэх ярьдаггүй дүр ч юм уу. Жохон underrated ч юм уу. Тиймэрхүү дүр юу. За зөв нь MI-аас өөр үзчихсэн кино цөөхөн л дөө. Age of Tomorrow-ыг би үзчихсэн юм аа. Тэгээд яг дуусгаж чадаагүй юм. Яалаа нэг тийм маш том шалтгаан болоод чадаагүй. Тэгээд Jack Reacher байна. Сүүлд саяхан American Made-ийг үзсэн. Тэгээд ер нь өөр юу гэдэг вүлээ. Яг хамгийн favorite юм бол яг iconic дүр нь л нэ Last Samurai-гийн дүр. Тэр ялч хамгийн гоё. Тэр ихтэй киног үнэхээр санахгүй байна. Бас л огшоод штэ. Манай ямар ч байсан юу байгаа л нэг цуг амьдрч соёл моделын сураал ингээл яваад идэг тий. Тийм тэрэндээ тэгээд юун дээр амар Michael Mann нөгөө Collateral дээр эсрэг дүр үзчих төсний алуурч Jimmy Foxтай. Тийм бүр хөсний алуурч тэнгүүтээ Jimmy Fox тэр үуч Оскар нэр дэвсэн ш туслах дүрээр. Тэгээд Jimmy Fox-ны таксин жолооч тийм мань хүний хөслөө шүнжэнгөө ингээд яваад нэг хитүүд идэх галлуудаа идэх. Тийм мань хүний аваа яваа. Амар юм гэн тийм буурал өсмөстэй гөртөн бич ихтэй хөсний алуурч бүр юм үнэхэр хөгийн гар зэрэг. Амар юм дүр эсрэг. Jack Reacher амар гоё санагдчихсан шүү дээ. Тэгээд сүүлд Bryan Singer-ийн Klaus von Stauffenberg гэдэг дүр тогсон нөгөө хэнийг аллагыг хийх гэж оролцсон. Хитлерийг алах гэж оролцсон бас нөгөө нэг юуны Наци партигийн Германы армийн бас том гаруудын нэг Хитлерийг алах гэжсэн. Тэгээд бүтлгүүрдсэн тэгээд сүүлд нь алуулсан. Баригдаад. Тэгээд тэр үйл ажиллагааны талаар тэр дүрийн талаар юм кино гэдэг Valkyrie гэдэг. Тэр өстэй ажгүй. Тэгээд сүүлд нь мэдгүй review харсан ч бас жоохон сул кино гэдэг юм билээ. Тухайн үед л надад амар таалагдчихсан. Зөвл юм хийчихсэн юм байна тийм. Юу юм бэ? Ямар ч бүртгэгдсэн хэмжээнд бол 50 гаруй тохиолдол байд юм билээ. Хитлерийг алах гэж оролцсон. Яг одоо ямар нэг байдлаар төлөвлөгөө байсан. Тэгээд тэрнээс илүү бас нууцаар хэд байдгийг нь бол мэдэхгүй гэхдээ зөндөө байдаг л хэдэм билээ. Тэгээд тэр 57 бас зогсож байгаа. 1 минут гэсэн. Ятраа тийм болох юм байна чимэг бол. За дараагийнх нь трейлер ярилцах трейлер болохоор A24-ийн ээлжит
кино байгаа. A24 ээлжид кино болохоор Rose Glass гэж юмхтэй одоо анхныхаа одоо бүрийн хэмжээний киног найруулж байгаа. Зохиолын бичээд найруулж байгаа. Saint Maud гэж нэртэй. Maud гэх юм бол Maud гэх юм бол. Maud л биш л хэлгүүдээ бодвол Maud л хэлг. Saint Maud гэж. Кино. Торонтогийн кино фестивал дээр нээлттэй хийсэн. Яг одоогийн байдлаар бол RT дээр 91-тэй, Metacritic дээр 83% одоо рейтингтэй байгаа юм кино байна. Тэгээд сэтгэл зүйн аим шиг кино. Америкт 3 сарын 27-нд нээлттэй хийн. Тэгэхээр манус 100-аас үзэх байх боломж бол гарах байх гэж бодож байна. Одоо Blu-ray мэ ч юм уу те. Movie Night-аараач гарах юм. Тэгээ тухайн үед Movie Night явж байвал тийм Movie Night гарах магадaltaй ч юм болох байх гэж үзэн. За тэгээд энэ гол дүрд нь болохоор Morpeth Clark гэж жүжигчин Wes эмэгтэй тоглосон. Туслах дүрд нь Jennifer Aniston гэж Британи гаралтай юм жүжигчин тоглосон. Энэ Maud гэдэг байгаа чинь гол дүрийнх нь нэр юм биш те. Тийм, дүр нь гол дүрийнх нь Maud гэж нэр юм байна. Тэгээд энэ болохоор яг тэр нэг юм хөгшин одоо бие муутай хуучин жүжигчин байсан юм эмэгтэйг бол одоо юу яаж байгаа одоо арчилж байгаа асарч тийм зөв асарж байгаа ийм эмэгтэй тухай ерөөхдөө кино. Тэгээд энэ эмэгтэй болохоор энэ Maud гэж эмэгтэй болохоор саяхан одоо Роман юм католик шашинлуу одоо яасан хуурсан дөрвс юу гэдэг шашинд шин шашныг одоо шүтэж ирсэн гэх юм уу да тийм эмэгтэй юм байна. Тэгээд энэ нөгөө нэг бүжигчин хуучин бүжигчин одоо энэ өөрөө хасарж байгаа эмэгтэйг болохоор нөгөө зүтгэж хөвлөсөн гэж өөрөө итгээд байгаа. Тэгээд ингээд янз бүрийн болоод байгаа. Тийм кино юм. Тэгээд энэ трейлер ямар санагдав? Энэ бол үнэхээр шууд хүмүүс үдчихээн. Сая гуруула бүр яг үдчих чадвар шилд бүр ингээд амар тэгж үдсэн. Зажаад Bill Eilish-д үнэн зөвөнд ихэрсэн байсан. Тийм тэрийг яаж тийм амар зөвөн оруулсан те хаана ингээд. Тэгээд бас л яг ч нэг тийм ээ. Ар залгасан нэг тийм юмнууд байлаа. Тэр Кэтэн дотроо юу гэдэг те. Тэгэхээр Иесусийн зургийг ингээд хадааснуудаа цоолоод тэгээ Кэтэн дотроо игээд тэгээ өмсөөр тэгээ алхаа явж илээ шүү дээ. Амар тийм ингээд яг ийм сэтгэл зүйн аим шиг кинод үнэхээр сайн хийдэг болчихжээ. Ер нь яг хөө мэдээж уран бүтээлч нь өөрсдийн гэсэн стилтэй л байгаа л да. Одоо нэг Witch-ийг хийдэг хүн те. Одоо Ari Aster ч юм өөрийн гэсэн нэг тийм стилүүдтэй. Гэхдээ ер нь сэтгэл зүйн аим шиг кино ингээд нэг тийм зөвүүн тоглодог болчихжээ. Тэгээ илүү амар санагддаг болсон байгаа юм. Нөгөө кинонуудаас одоо сүнс юу гэдэг юм те. Тэднээс жоохосоо илүү энэ бүр ингээд сэтгэлд илүү аим шиг юм байгаа байхгүй те. Нэг юм яваадсан те. Харин бас нэг тийм нэг чимээ олцсон байлээ те нэг ингэсэн давтамжтай. Тэгээ нэг энэ ч уул нь айгүй хамаг юмны юу штэ нэг тийм гоё чимээ штэ. Хүн амьтны дуудаж мууддаг нэг анхаарал өгдөг. Тэсн тэрийг нэг бас сонирн болгоод айцдаг ш. За энэ трейлер бол үнэхээр зөвүүн харагдаж байна лээ. D24-ийн логод кино болгон дээр зөвүүн болох юм те. Энэ дээр амар нөгөө нэг тэр чи одоо яг сүмийн нөгөө нэг цонх шилэл тийм байдаг үстэй тий. Одоо өнгөөр ингээд тэрнийг ингээд ингээд киноны трейлер болгон дээр A24-ийн одоо тайтл янз бүр байна. Midsommar-ийн трейлер тэгээд кинонд ууссан юу вэ? Тий юун дээр Lighthouse дээр тэгээд дандаа нэг тэрнийхээ ороо A24 гэдэг тэр нэг фонтны өөрчлөгдөхгүй костюм өөрчлөгдөөл тий. Тэр брандинг бүр амар хийж байгаа. Энд бас амар шашны холбогдолтой юм шиг тий. Тийм байна. Нилээл сонирхолтой комментари явж магад. Ямар ч шууд үзэсгэлэл төрж байна. Ямар ч байсан гэсэн. A24-д копи зөвхөн байсан. A24 юу ч хийсэн яах вэ? Дөө очиж зүгээр тий. Зүгээр бүх юм нийтгөө гэсэн. Хакоч яа. Кофенд нь ч явъя, хогийн зүйлээсээ дэшиг ранк өсөх боломж өгөө тий. Доороос нь юу хийж хийсэн яах вэ тий. Үнэхээр нэрээ гоё байна. Тэгээд хамгийн гол A24 амар хурдан тавш. Бид нар подкастыг эхэлж хахад A24 удахгүй амар бүр те ингээд угаасаа амар л байсан л да. Зүгээр гэхдээ ер нь ингээд удахгүй ер нь бүр амар болно шүү хэдүүлээ ингээд те A24-ийг ер нь анхааралтай сайн авах хэрэгтэй энэ төр гээд release date гарч ивэл тэрийг сайн судлаад энэ төр гээд тэгжсэн одоо бүр зүгээр A24 гэж шүү мэддэг болчихлоо шүү дээ. Сайн брендинг хийлээ. Hereditary Midsommar ямар ч олон зөв аим шиг кинотой болсон те. Тэгэл одоо Uncut Gems мэмсийг л алж штэ те. Зөвхөн нөө юу үзээ? Lighthouse үзээ. Мань олцоо. Яг юм бэ. Lighthouse амар нэг даа. Тэгээд энэ юуны талаар энэ Saint Maud гэж киноны талаар Danny Boyle ярьсан гэсэн юм байна. Юун дээр бодвол Торонто дээр л үзсэн байлгүй те. Үнэхээр маш юм тухгүй, маш сонирхол төрүүлсэн, үнэхээр мундаг кино болсон байлээ. Тэгээд заримдаа айгүй тийм зөвүүн инээдтэй, зөвүүн сэтгэл төрсэн ийм кино байсан. Уур амьсгал сайтай. Дээрээс нь яг одоо filmmaker те
хийж байгаа хүнийх нь уран бүтээлч байгаа нь уран бүтээлэндээ нэг ихтгэлтэй байдал гэж байдаг та тий. Тэр нь үнэхээр үнэрсэн одоо энэ хуучны Carrie, хуучны Exorcist за тэгээд сүүлд гасан Scarlett Johansson тоглолтыг Under the Skin кинонуудыг бол мэдрэмж өгсөн ийм мундаг киноос юм байлээ. Carrie чинь заваа юм шүү. Тийм шүү дээ амар шүү дээ. Тэгээд бас нэг шашин машин. Тэгээд одоо ингээ анзаарах юм бол хуучны Carrie гэж тэр нэг 6-7 оны Carrie-гээс өмнө юм уу? биш бүр 70 дандаа. Тэгээд Carrie Exorcist төрч амар шашинтай холбоотой кино шүү дээ. Шашны ID аяг их гад. Тэгэхээр бас тэрнтэй нь холбож харилцуулсан ч гэж магадгүй. Тэгэхээр ямар ч байсан Danny Boyle бол хаалгдсан байна. Шинэ нэгцэнд нь Chloe Grace Moretz тоглосон. Тийм Chloe Grace 11 онд л гарлаа. 10-д онд. 10 дэс. Тэрний өмнө дунд үед нэг байдیں۔ Бас уу? Тийм 6 өнөө 7 онд байна уу? Нэг байд. Тэгээ Others бас юм те. Nicole Kidman-тэй. Яадаг үлээ. Nicole Kidman-тэй нэг Mercer кинонууд байдаг юм аа. Санахгүй байна. Тэр бас яг сэтгэл зүйн хоролт юу гэдэг нэг тийм наранд гарч чаддаг нэг хоёр хүүхэдтэй. Наранд гарах юм нэг тийм амар мэдрэмтгий хүүхдүүд байдаг. Тэгээ сүүлдээ за тэрж яриад явах. Аа тийм сүүлдээ гэсэн. Тэр амар зөв киноос. За дараагийнх нь болохоор юу байсан зүгээр teaser те жижигхэн teaser Quiet Place. Quiet Place Part 2 гэж нэрлэж байгаа юм байна. Тэгээ Quiet Place Part 2 бол 1 сарын 1-нд ямар ч байсан full trailer нь бол гарнаа гэсэн байсан те. Би андорог бол тэгээ 3 сард угаасаа нээлттэй хийх юм байна. Шинэ оны эхний өдөр. Шинэ оны эхний өдөр New Year's Day. Шинэ эхний. Тэгээ Quiet Place кино талд үзгээд сонирхолтой experience байсан шүү. Гоё байсан. Чив хин ч юу ч ярихгүй амар юу байсан. Үзэхэд айгүй сонирхолтой. Тэр нөгөө нэг хатаасан дээр гişүү. Яа, тэр яг ингээл яг яа гэж. Тэр чигээр амар тийм бажимдмаар шүү дээ. Тий. Завсах цаа өгөхгүй юу? Завсах дөөний төрөхгүй дээ. Тэр хэсэг үнэхээр амар хийсэн дээ. Яг тэр үл гიშгээд цусаа алдаад байдаг, өвдөөд байдаг, төрхгөөд байдаг, тэр нөгөөд нь ирээд байдаг. Йоо, тэр хэсэг. Үнээс зүгээр. Өсөө зулгааж байгаа. Дэмлэв дант яасан ч мундаг. Тэр амтэн чинь тэнцээ зураг авалтан дээр сетэн дээр байхгүй шүү дээ. Тэгээд бодлоо амар. Тэгээд тэр чинь хажууд нөгөө микрофон барьсан камер баахан хүмүүс аз тэ тэгж үжиглэн идэг бол үнэхээр мундаг. Тэгээд John Krasinski яг энэ киног ингэж их амжилт олно гэж таамаглаг юм биш үү? Тийм шүү дээ. Хинч. Ер нь нэс таамаглаагүй. Тийм зүгээр л дуртай юм хийж байгаа гэсэн байдлаар юм байна шүү дээ. Яг нэг зардлаа бол дөнгөчгөө уул гэсэн. Тийм бүр маш бажет багтай кино шүү дээ. Маш жижиг кино шүү дээ. Тэгээ юмны концепт гэдэг чинь бас тий. Тэгээд Emily Blunt мундаг жүжигчин гэсэн ихнэр нөхөр хийсэн болохоор жишээ нь тийм амар цалин орлого хаваагүй бах. Жишээ тий. Тэгээд энэ ч айгүй жижиг тэгж хийсэн кино. Тэгээд одоо үргэлжлэн тэгээ шууд ногоон гэрлэр орсон тий. Тэгээд энэ ч тэгээ ядж хаад одоо хэдэн сар болсон. 17-оос 21 орчим сая төгрөгийн бажеттай болсон гэж байхгүй ихний чинь жижиг шүү дээ тий. Тэгээд ихэд 340 сая доллар болсон worldwide. Тэгээд энэ чинь 100 гаруй сая нь бол цэвэр ашиг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас бодоо бол Paramount бол өстой дуртай мөнгө аав хийл гэж яаж таахгүй юм. Манай Krasinski-с хэсэг бодсон баг тий. Өөрөө хэрэггүй алддаг байж. Хэд бодсон. Тэгээд аваатал нь тэгээд эхнэр нь сахан гондор болоо. Тэгээ бас орлого нэгтэй. Орлого нэг гэрвэл юм да тий. Нэг санхүү байгаа болох тэр асуудалгүй гэж. Тэгээд тэр нь айгуу гоё. Тэн чаас ингээд нөгөө нэг шин юм анзаарч байгаа айгуу гоёсэн. Яг энэ нэг айгуу жижигхэн юм л та. Гэхдээ Wikipedia дээр ингээ харж байгаа одоо жишээ нь Quiet Place 1-д хоёулангийн ингээ part 1 2 ингээ харж байгаа language гэ байдаг шүү дээ. Киноны хоноо яригддаг хэлүүд. Тэгээд энэ дээр ингээ хоёулан дээр American Sign Language гэ орсон. Тэгээд энэс айгуу гоё санагдсан. Тэр чинь official зөв шүү дээ. Угаасаа сайн дохионы хэл хэрэглэж байгаа учраас. Тэгээд тэр бохин бас нөгөө нэг жоохон сонсголын бишэлтэй. Амьдрал дээр жихнээсээ сонсон юм шиг. Тэр юм билээс нэг Wonderstruck гэдэг би сайн нэг Amazon-аас аваадсан тэр номон дээр номны кинон дээр тоглосон өх юм билээ. За. Энэ болохоор ялчгүй өөрөө яг амьдрал дээр хөөрхөө хөнтэй тэр. Амьдрал дээр сонссон бишэлтэй юм байлээ. Тэгээд нэг 20 секундын 20 хүрэхгүй секундын тизер харж ноо жуп гэх нэг хүүн амар том болсон шаардсан. Амар том тинейжер баг болсон байлээ шүү дээ. Амар хурдс энэ нэг хүүхэд тоглосон кинонуудын франчайзын ингээд нөө цурлж юм уу хийх айгүй хэцүү тэрдээ амар хурдан том болцдог. Одоо нөө итийн хүүхдүүд Stranger Things-ийн хүүхдүүд гэхдээ бас арай гондмаар том болцоо тий. Тэгээд яаж ч юм ч царайлаг юм бүгдээрээ тий тэр ингээ ямар том болцоо. Тэр нь амар инээдтэй. Тэгээ үйл явдлын хэдхэн жилийн дараа нөө жил мөлийн дараа ч юм хэдэн сарын дараа гэж хийж болдгоо нөгөө амар том болцоо. Тэр нь бас айгүй хэцүү. Тэгээ Quiet Place 2 бол 3 сарын 20-нд нээлттэй манай талаарнастай гарах байх. Нэг нь угаасаа сайн явсан шүү дээ. Манайд сайн явсан. Тэгэхээр бол гарна гэж найдаж байна. Poster дээр бас гоё яригчлаа. Тэр Lights Out манад гарлуу.
Lights Out гарч ирсэн баха. Нэ худалгүй л буусан баг те. Тэгээд гарч ирсэн байх. Би тэрийг үзчихээ кино театрт үздэг байж харамсаж. Би Lights Out-ыг бол ямарсан театрт үзээгүй. Гэхдээ гарч ирсэн санагдаад би амдар. Ямарсан би яг тэр Lights Out-ыг шортыг үзчихсэн. Юу гэсэн. Яг оригинал шорт шүү дээ. Шорт. За тэгээд амар юу чи үзчихсэн шорт. Үгүй. Богино хэмжээний киноноос хэлсэн баг. Тийм үү. тэгээд ямар ч байсан за ямар ч байсан ингэсэн байна. Тэр синопсис тэ киноныхон синопсис дээр болохоор яг хуу тэртээ болсон амар үйл явдлын ардаас бол нөгөө манай гэр бүл бол юу яхаар өөр аргагүй болж өөр газар руу ингэж явхаас өөр амарч аргагүй. Гэр орончгүй болоо. Тийм гэр орончгүй болж амарч өөр аргагүй. Тэгээд тэжээс ингээд цаашаа явсны дараа зөвхөн нөгөө нэг дуугаар олж одоо амьтдтай харь яргийн юм шиг амьтд байгаа шүү дээ. Энэ амьтд бол одоо цорын ганц threat биш юма гэдэг олж мэднэ гэж битсэн байна. Тэр хүмүүс бас тэнцээ байна гэсэн эсрэг дөрүүд те. Зөвхөн тэр амьтд биш. Тийм тэгээ юу юм бэлээ. Би яг энэ киноны талаар фактууд олж уншиж байгаад нөгөө хиний Красинскиг өөрөө үдээс нэг тийм юм хийдэг өөр. Тэрэн дээр нэг мэдээ байд юм байна л та. Тэн дээр нөгөө яг тэр анх амьтд нөгөө харьяас ийсэн. Тэр яг нэг Мексикт бууж ярьсан тийм. Мексикийг эхэлж эзлээ. Тэгээд дэлхийн нийтээр тарж ийсэн. Тийм юу нэг сториг ингээ өгсөн байт юм байна мэдэн дээр гарсан тийм. Тэр нөгөө нэг яг world building чинь тэр аахгүй наа. John Wick ч амар world building хийчихдээ шүү дээ. Тэрэн шиг яг тэрэн дээр харах юм бол тэр нөгөө мэдээнүүд дээр сонингууд тэр айгүй гой юм байт юм. Ингэдэм бай. Тэр нөгөө sound mound гэдэг discover хийж мэйсэн тий. Тэгээ манай он тэрийг нөгөө тэмдэглэж авсан тий. Тэр бол яг үгүй. Тэгэд ер нь айгүй сайн кино шүү дээ тий. Сайн, маш сайн кино. Тэгээд 2 дугаар анги дээр орж иж байгаа маш том хоёр одоо жүжигчин туслах дор орж иж байл Cillian Murphy, Jimon Unsu хоёр байгаа. А тэгээд Brian Tyree Henry уул нь бол орж ирсэн. Тэгээд хэн болохоор нөө scheduling давхцаад зураг авалтны Eternal-тэй давхцсан баг гэж би бодоод байгаа. Тэгээд давхцаад бол оронд нь Jimon Unsu орж ирсэн байгаа. Henry Cavill-ийг харж байгаадаа баяртай байгаа. Henry Cavill гинэ. Солирч юм Cillian Murphy. Би юу гэж бодлоо шүү. Тийм, Cillian Murphy эсрэг дүр байж магадгүй. Ер нь бол тийм үү? Тийм. Энэ ч угаасаа нэг хүн эсрэг дүр байх нь тодорхой болж байгаа байхгүй. Зөвхөн нэг амьтад нь биш хүмүүс бас угаасаа новшуугаа шүү. Ийм world донд бол тийм. Тэгэхээр яг тэр болоо Cillian Murphy-тэй юу романс үзэж магадгүй гэж бодож. Би бас тэгж бодож. Дөнгөж бэбитэй болчихоогүй л тийм жоохон бэби байх шин. Тэр романс үзэж Красинск гэж бодохгүй. Гэтэ ер нь яг иймэрхүү кинонд хүмүүс нь ядаргаатай тий. Тийм шүү дээ. Одоо Walking Dead дээр хүмүүс бүр гай болдог тий. Бараг нөө юунуудаасаа илүү өгтлүүдээсээ илүү хүмүүс нь гай болоод. Тэгээ эн чинь яг гоё юм тэрэлтэй ийм world-ийн гоё юм ийм world-д хүмүүс хүн төрөлхтний сэтгэл зүйтэй зан харин шиг үйлдэлийг одоо explore хийх нь одоо боломжийг олгож байгаа юм байна. Одоо нэг mist twist system юм те. Тэр бол тэр элэндээ биш хүмүүс тийм нөхцөлд яаж навширж ийн ямар зан харин шин гарч ийн ямар үйлдэл хийж ийн гэдэг. Тэр нэг үгэн байдаг шүү дээ. Өөрийг өхөн гэдэг мэдчихэнгүүтээ ойрлоод өгдөг. Дуудаж маа. Тэр амар те. Тэр хогийн те. Нэг дээр бүр амар те. Нөгөө ихнэр нь өгцөн. Тэгээ тэрвэрцэн тэгээ ингээд бүр яг ойрлох гэдэг манай хүүхдээ явж байгаа бүр ингээд please гэсэн чи ойрлоо шааллаа. Йоо тэр амар те. Тэр бүр мундаг одоо фильм мейкинг баггүй тэр бол тий. Яа тэрээс яа дахиж үзмээр санагцсан чи тэр гоё флэшиг ялч яриадсэн. Тэгээ постэр өссөн юм байлаа. Тийм постэр өстэй байсан. Гэтэ Emily Blunt гоё лээ. Emily Blunt яг ямар мундаг жүжигчин бэ гэдэг бас айгүй гоё тий. Captain Marvel байсан гэсэн. За тэгээ дараагийнх нь болохоор нэг ерөөсө 40 секунд хүрэхгүй тизер байгаа. Тэгээ 1 сарын 1, 2, 3-нд BBC-гээр гараад 1 сарын 4-нд бүрийн ихээр одоо 3 эпизод гэх юм да. Netflix-д орох юм цуврал бол байна. Мини series гэж хэлвэл илүү тохиромжтой баг. Тэгээд уран бүтээлчд нь яг хийж байгаа уран бүтээлч нь бол Mark Gatiss, Steven Moffat гэж хоёр уран бүтээлч. Энэ хоёр болохоор Doctor Who дээр ажилласан, юун дээр ажилласан. Одоо нөө Benedict Cumberbatch, Martin Freeman хоёрын тоглосон Sherlock гэж цувралыг бол хийсэн юм мундаг хүмүүс бол хийж байгаа юм богино хэмжээний цуврал байна. Тэгээ энэ болохоор Dracula. За энэ трейлер юм сан. 50 секунд 40 яваал тэгэл киноны тайтл гараад юу гараад хугацаа гараад тэгэл бол. Гэтэ маш сайн тизер байсан те. 40 секунд бол үнэхээр дотор азаалгалаа шүү. Шижиг байсан. Үнэхээр тийм амар байсан те. Бүр яг зөвхөн хоррор байл. Үнэхээр хоррор. Тэгэд айгу гоё харагдчихлээ. Зураглал. Тэгээд тэр нөгөө өнгөн те. Тийм. Орчин уурын. Илүү нэг тийм юусыг Van Helsing тэгээд нөгөө нэг одоо
Тэр Sherlock Holmes юу хоёр нэг үе юм бол тэ табу гэдэг нэг цуврал дээр тэр мөрний үе юм шиг яг нэг тэр хоёрыг нэг холилдсон юм шиг нэг төвсөн. Үе нь яг тэр Victorian era мэрэ гэж магадгүй 1700-аад он ч юм уу те 1600 700-аад оны үеийг харуулж иж магадгүй дундад зууны зэрэг мандалтай ч юм уу тэр үеийг харуулж иж магадгүй. Тэгээ гол дүрд нь яг класс одоо энэ Count Dracula-гийн дүр Claes Bang гэдэг энэ даан жүжигчин тоглож байгаа юм байна. Тэгээ энэ жүжигчийг болохоор би юугаар мэднэ? The Square гэх кино байдаг. 2017 онд гарсан Швед кино. Тэгээ энэ кино болохоор Оскарт юу яажсэн? Нэр дэвшижсэн шилдэг гадаад хэл дээр кино нэр дэвшижсэн. Тэгээд 17 оны Cannes фестивалийн Palme d'Or-ыг авсан. Шилдэг кино. Авсан ийм кино байдаг. Тэгээд тийм ер нь бол энэ киноны гол дүр тоглодог залуу бол тоглож байгаа юм байна. Одоо Dracula юм дүр. Тэгээд саяны нөгөө юуны гол дүр бас жижигхэн туслах дүр тоглож байгаа юм байна. Saint Maud гэдэг саяны одоо кино штэ 24 аим шиг. Тэрний гол дүр тоглосон. Тэр модд нь тоглож байгаа чинь Dracula дүр жижигхэн бас дүр хөтэж байгаа юм байна. За ийм нэг зөвүүн юу бол байна да. Цуврал бол гарах нь. Энийг харин хэдүүлээ ярьсантай сая тухайн үед нь Guess 3 эпизод үзчихэд одоо ихэд ямар эпизодод хэд байдیں۔ Rusty Talks подкастаар л хэдэл гоё ярьчих тий. Шингээгээд гоё. Энэ Ministry-см чинь дайггүй болох байх тий. 3 эпизод гэж амар зөв байх тий. Гоё сонирхолтой ингээл базаал гаргач. Гэтэ Dracula гэдэг ч бас л одоо сонсогдож шүү тий. Тэгээ Dracula ч уул амар horror, gothic horror novel тэгээд Dracula нөгөө нэг fantasy series-ээр байгаа жоохон fantasy болоод эхэлсэн. Яг ер нь өөрөө fantasy л дээ. Гэхдээ зүгээр нөгөө нэг юм action чихэн хаашаа чинь зөв нэг тийм epic болгоод эхэлсэн шүү дээ. Одоо Van Helsing дээр ч юм уу те Underworld дээр хүртэл Dracula дурдагтаал те. Тэгээ одоо Blade дээр хүртэл явж чад шинэ те. Drake гэдэг нэр мөртэй болж болсон. Миний анхны яг Dracula-тай холбоотой үзчихсэн юм юу гэсэн чинь Batman vs Dracula гэсэн. Тийм. Nice. Анимашн. Тэгээд юу байна одоо сүүлд гарсан нөгөө нэг ямар Hotel Transylvania байна. Тэгээд тэрний тоглолтыг Untold Dracula Untold. Яг Dracula Untold дэжгүй. Cool гэхдээ бас л нөгөө нэг action нэг тийм epic бол. Эн чинь бол надад бол яг миний харж бүр яг нөгөө ориг зохиол руу яг тэр horrorтэй элемент яг тэрнлүүн бүр шингээсэн харагдаж байна л да. Цэвэр horror. Тэгээд яг нөгөө Sherlock-ийн нөхдүүд гэсэн бас нэг жоохон mystery vibe зав байсан те. Тэр нь бол гоё. Яг юу байдаг л да. Bram Stoker's Dracula гэдэг нөгөө нэг хиний тоглосон байдаг л да. Gary Oldman-ы тоглосон байдаг л да. Гэхдээ тэр чинь бол бас нэг тийм жоохон юм удаан өрнөлттэй нэг тийм шүү дээ. Яг horror л доо. Гэхдээ pure horror биш. Энэ бол надад бүр яг юм яг нэг тийм pure adaptation харагдсан. Тэр үедээ утгагүй их тийм Vampire Dracula-тэй кино гардаг үстэй. Тийм шүү дээ. Энэ интервью бидэг Vampire энэ төр гээл те. Vampire-аар нэг хэсэг өвчсөн. Мөн ч тэр Batman vs Dracula зэрэг. Тэр үнэн зөв. Бас жоо юугүй. За тэгээд 1 сарын 1-23-нд BBC-гээр гарчаад бид нар бол 1 сарын 4-нд Netflix-ээр үзчих нь байна. Тэгээд тухайн үед нь гарах эпизодоор хэдүүлээ гоё ярилцъя үзчихэд. Энэ бол өстой гоё харагдаж байна. Шууд зориод сууж байгаа үзчихье тий. Хамт үзчихэд бол энэ. Тэгээд энэ үсрэл 3 цаг л болно байлгүй тий. 3 эпизод 40-50 минут байвал бүр сайн л үзтэй. Гоё явах нь наа. За энийг тэгээд тухайн үед нь бас ярилцъя. Тэгээд манай сонсогчд маань бас юу ягаар трейлерыг үзээрэй. Ер нь өнөөдрийн трейлеруудыг бүгдийг үзээрэй. Хэрвээ үзээгүй бол айгүй гоё трейлер. Бүгд гоё үлээ тий. Тийм, өстой гоё трейлерүүд ярихад урамтай. За тэгээд трейлерүүд энэгээр дуусчихна. Ерөнхийдөө бэлдсэн трейлерүүд яг зарим нэг трейлер алгасан байж магадгүй хэмэдэх. Хэдүүлгийнхэн бэлдсэн бол энэгээр дуусчихна. За тэгээд дараагийн сэдв болохоор сая хүмүүс нөгөө нэг хандлт авах гээд бүүн лайк шеэр хийсэн нөгөө Keanu Reeves-ийн тоглож байгаа одоо John Wick 4, Matrix 4 хоёулаа 2021 оны 5 сарын 21-нд релиз дэйтэй болчлаа гэдэг. Баахан хандлт заах авцгаасан. Тэгээд яна лайк шеэр мээр авалт. Хин яах вэ? Аль нь илүү гоё вэ гэдэг. Алиг нь төрүүлж үзэх вэ? Алиг нь төрүүлж үзээ. Лайк шеэр мээр гэлтэй. Тэр нь ч буруу гэж байгаа юм биш шүү. Хэлж байгаа. Буруу бол биш. Энэ дээр болохоор яг нэгдүгээрт энэ нь бас сонирхолтой байна. Ингэж зэрэг таарж байгаа. Таарж байгаа жухтай сая Warner Bros Matrix 4-ийг оруулсан л да энэ дээр 21-нд дээр. Сая Warner Bros нэлээд релиз дэйт нааш тааш болгосон. Тэгээд тэрэнд орж ирсэн. Тэгээд Matrix 4-тэй холбоотой жоохон мэдээлэлүүд өгье. Би өөрөө бас жоохон өөртөө апдейт хийх маягаар. Би одоо өөрөө ярьжсэн мартсан байгаа юм байна л шүү дээ. Keanu Reeves, Carrie-Anne Moss хоёр ямар ч байсан эргэж ярьж байгаа. Тэр бас сонирхолтой. Хойлоо өгсөн шүү дээ. Тэгээд тэр бас сонирхолтой. Тэгээд дээрэс нь яг
одоо энэ шинэ Matrix 4 гэж яригадаад байгаа. Одоохондоо яг 4 ч юм уу, reboot ч юм уу мэддэхгүй байгаа шүү дээ. Яг энэний гол 2 дүрд нь бол Яхи Абдул Матен тэгээд Jessica Henwick 2 яг гол дүр юм байна. Яг одоо 2 гол. Jessica Henwick. Энийг хин юугаар мэдгүй гэхээр хэрвээ Iron Fist үзчихсэн бол Iron Fist дээр гардаг. Тэгээд Game of Thrones үзчихсэн бол Game of Thrones дээр Nymeria Sand-ын дүр. Iron Fist дээр Dave Bautista-д алуулцдаг үх нүү? Биш Iron Fist гэж тэр нөгөө нэг RZA-гийн хийсэн Man-уудын Iron Fist биш ээ. Marvel-ийн Iron Fist. Цуврал юм уу? Тийм. Тэрэн дээр тоглолтой. Тэгээд тэрэн дээр ер нь Jessica Henwick баг юуны Iron Fist цувралын баг ганц позитив юм шүү. Ер нь бараг л ганц позитив цуврал. Colin Wing айгүй гоё дүр, өөрөө ч гоё тоглосон. Тэгээд Game of Thrones дээр Nymeria Sand гэдэг дүрд болол тоглолдог. Ийм гоё жүжигч. Ер нь нэлээд гарч ирж байгаа гэж хэлж болно. Гоё жүжигч. Тун давгүй жүжигчин байгаа. Хөөрхөн чүүхэн байлээ. Англи юм байна тий? Тий, англи. Аз гаралтай англи орон бүтээлч байгаа жүжигчин. Энэ хоёр бол яг гол дүр юм байлээ. Тэгээд туслах дүрүүдэд болохоор Neil Patrick Harris, Jonathan Groff, Toby Onwumere гэж жүжигчд бол туслах дүрд ороод ирсэн байгаа юм байна. Дээрээс нь Jada Pinkett Smith-ийг бол бас ярилцж байгаа юм байна. Яг дахиж авчих талаар Niobe гэдэг дүр өгдөн шүү дээ. Амар кул дүр өгдөн шүү дээ. Энэ дүрийг бол дахиж авчих талаар бол ярилцаж байгаа юм байна. Ийм мэдээлэл бол байна. Тэгээ Matrix 4 бол 21 оны 5 сарын 21 нээлттэй гэсэн тодорхойтой болсон сая. Тэгээд John Wick 4 болохоор 21 оны 5 сарын 21-нд алидийн товтой байсан угаасаа. Тэгээ энэ дээрээс яг ярилцах сэдв юу вэ гэхээр нэг энэ угаасаа зэрэг хаван тодорхой. Тэр бол ойлгомжтой. Аль нэг нь хөдөлгөөн тодорхой. Тэгээ миний бодлоор яг сая Warner Bros бүр ингэж 5 сарын 21-нд релизтэд тодорхойлж байгаа болохоор John Wick л хойшлох байх л та. Эсвэл найшлах байх. Ер нь хойшлох байх гэж бодоод байна л да. Тэгээд яаж ч зүгээр маркетингийн бодоход хүртэл утгагүй байхгүй. Тэс тодорхой хэмжээнд орлогоо болохыг бодсон. Тийм шүү дээ. Энэ чинь зүгээр би бинийхээ орлогыг энэ алж шүү дээ. Хоёр кинонд шууд Keanu Reeves. Яг хуу Matrix-ын гол дүр биш байж болно. Гэхдээ л Keanu Reeves угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэгэл маркетинг хийлгэхэд энэ чинь нөө Jimmy Kimmel дээр ойчин те, John Fallon дээр ойчин одоо юу гэдэг шоунуудаараа явна те. Тэгвэл ямар хуйлыг нь яриад л те. Хоёр өөрсдүүдийн киног те. Тэр болохгүй шүү дээ те. Алита яг тэгж зогцчихсэн шүү дээ. 2 сард болоод. Алита чинь тэгж зогцсон. Тэгэд Алита чинь тэрэнд жоохон James Cameron чинь жоохон юу яасан шүү дээ. Биш ээ. Алита ч цухтаагүй нөө Dark Phoenix-ийг цухтаалгасан шүү дээ. Алитаас цухсан шүү дээ. 12 сард байж байгаа 2 сар л. Бас тэгсэн тий. Яг Валентинаар гарсан. Тийм байгаа. Тэгэхээр энэ бол өөрчлөх байх. Та юу гэж бодож чинь John Wick өөрчлөгдөх байх та тий. Та хоёр ямар бодолтой энэ дээр яана гэж бодож. Нэг алин өөрчлөгдөхийг сайн мэдэхгүй. Гэтэ яг ингээд зайлч John Wick юм да тий өөрчлөгдөхөр бол. Тэгэд ер нь яг энэ хоёр киноны талаар ямар хүлээцтэй, ямар ойлголттой, ямар бодолтой. Matrix-ын талаар бол мэдэхгүй. Яах юм. Matrix чи ер нь яг бас жоохон хэцүү шттэ. Яг тэр 2 3 мөрөн юу ч болоод амар тийм сонин гүнзгий тийм амар юу. Cyberpunk болсон тийм. Нэг нь үзэл хайц хэрэгтэй. Ер нь бол. Гэхдээ одоо энэ хэрвээ үнэхээр 4-р анги гэдэг утгаар үргэлжлэн гэх юм бол ялч үзгээс орох болно гэсэн үг шүү дээ. Тэгэд сонирхолтой юм нь яг 2 Wachowski одоо Wachowski ихчдүү хоёр биш. Зөвхөн Lana Wachowski нь хийж байгаа юм байна. Яг энэ ангийг. Тэр нь бас аягүй сонирхолтой байна. Нөгөөх нь бол оролцохгүй юм байна. Тэр сонирхолтой. Тэгээ бас сайн кино болох болоо гэдэг тэр жоо хэрэгэлцээтэй л. Харин одоо яг Wachowski ч бас эвгүүлсэн шүү дээ. Тэр хоёр яг нэг орон гарна шүү дээ. Сайн мэхээр маш сайн мэддэг. Нэг байхгүй болохоор тэгэл хэцүү л шүү дээ. Тийм. Одоо юу болвол Jupiter Ascending бол одоо бүр тэ маш хэцүү. Тэн дээр эдэр минь одоо новшоо хийж байгаа. Тэгээд Sense8 нь маш сайн гэдэг юм байлээ. Үтсэн хүмүүс Netflix-ийн цуврал маш сайн. Ер нь тэрний талаар муу юм ба сонсч байгаагүй. Тэгээд Cloud Atlas тэр хүмүүс хуваагддаг. Хог гэд гоё гэх юм гоё. Би бол гоё гэдэг талаа маш гоё кино байдаг надад. Гэхдээ муу гэсэн хүмүүсийг бол би одоо гайхгүй. Cloud Atlas-ыг ойлгох жоохон бэрхвээ тийм үү? Жоохон бэрхтэй. Тэгээд Speed Racer-ыг бол underrated кино гэдэг би тэгтээ үзэж байгаа. Тэгээ V for Vendetta бол хоёулаа зохиолын бичээд яг продюсер ажилласан. V for Vendetta найруулаг үнэтэй мундаг кино. Тэгээ Matrix 2 3 бол хэцүү. Тэгээ нэг юм орон гар. Тэгээ нэг явахаараа сайн. Тийм Шамалаа маягийн нөхдөд юм шүү дээ. Тийм, ер нь жоохон Шамалаа маяг.
За тэгээд энэ хоёр жоохон тустай ажиллаж эхэлж байгаа юм байна. Лили Вачовски болохоор Showtime сувгийн Work in Progress гэдэг телевизийн comedy show-г бол яг зохиолын бичээд гүйцэтгэх продюсер ажиллаж байгаа юм байна. Лана Вачовски болохоор Matrix-ийн шинэ ангиг болоо зохиолын бичээд продюсер ажиллаад найруулах гэж байна. Наа гэсэн дунд ямар нэг юм болоогүй өстэй тийм. Мэдгүй тийм public ойлголт бол байхгүй. Гэхдээ магадгүй зүгээр creative challenge гэж болно шүү дээ. Тусдаа зүгээр өөртөө сонирхлыг хөөж болно. Мэдээж уран бүтээлч хүмүүс дандаа хамтраад бол байдаггүй шүү дээ. Магадгүй энэний бас үр дүнгээр бас сайн уран бүтээлчд илүү одоо би даасан илүү сайн уран бүтээлч болох ч юм билээ. Хэн мэдвэ. Бас сонирхолтой байж болно гэж бодож байна. За тэгээ John Wick одоо балерина гэдэг юу хийх гээд байгаа те. Spin off хийх гээд байгаа. Тэр сонирхолтой болно. Тэгж бодож байна уу те. Ер нь John Wick franchise 4 дээрээс юу хүлээж байна? Ямар ойлголт байна? Би 4-ээр одоо 3 үзэх юм уу? What the fuck? 3 үзэхгүй юу жаа. Юу гэдэстэй. High table эсрэглээстэй тий. Тийм шүү дээ. Одоо нөгөө сая тэр нөгөө цөлд очсон шүү дээ. Хөгшин ээлтер мэлтергээд чинь бараг годолч манис юм ба гэж үз. Тэр нөхрийн болон тэрний доотлын нөхдүүдийн л эсрэг одоо үзэн шүү дээ. Яг тэрийг бүтэн харуулны өвтөр бол амар юм болох юм. Үнэхээр амар. Үйл явдал бүр томорчж байгаа юм. Бүр томорцсон бүр. Бүр дууссан баг гэсэн чинь бүр томроод болсон. Тийм үү. Тэгээ одоо бүр нөгөө нэг Hunger Games дээр капиталынхаа эсрэг дайн зарлалт шүү дээ. Бараг тийм болцсон байна. Тэгэхээр бол одоо бүр зүгээр нэг Assassin Story шүү одоо бүр юм epic юм болсон. Тэгээд нөө Morbius Fisher Morbius амар ууралсан шүү дээ. Би тэднийг одоо ингээд бүр өстой ингээд хэдэн хэсэг болгомоор байна. Fishburne бүр гоё яасан тийм. Орж ирсэн. Гоёл тэрийг бүр бодоолгоцсон юм байна. Манай хүүхэн галцсан. Тийм. Тэгээд хин Common орж ирсэн. Common бүр амар гоё шүү хоёр дээр. Тэ яг нь эсрэг дүрч байсан л да. Гэтэ амьд үлдээдэн шүү дээ. Consider this professional courtesy гэсэн нэг зоос худалдаа нэг явуулчихдээ шүү дээ амьд үлдээ. Тэгээ манай хүний талд нэг орж морвол тэ. Одоо нэг тийм яг Assassin Crew эдний эсрэг бас нэг тийм юм байлгаа. Тэ Halle Berry тасархаа байсан тэ 3 дээр бүр ёо тэр нохоо мохонод явсан ч гоё. Манай хин гэдгэлээ тэр дандаа мартчих. Game of Thrones нэ? Харуусны хин гэдэг лээ. Брон. Шар үстэй. Эргүү царайлчаад гоё байсан шүү дээ. Жон шампар гарсан нэг. Тий. Ер нь жоохон тийм байна. Ер нь тийм дүрдээ гоётой заа тас. Гоё тарт. Шар үс мөстэй тэр чинь бас нэг жоохон хотлаагаар ер нь. Цагаан өмд үнчаа. Нэг тийм жоохон тухтай тийм. Тий, Berada гэдэг нэртэй дүр. Master of Coin. Title Master of Coin. Яаж тийм Master of Coin. High table-ийн нэг одоо юу те? Ер нь бол тийм. Тэгээд тэр нь бас гоё байсан. Тэгээд бодвол одоо юу яах вэ лүү те? John Wick л нааш шүү болох лүү те. Сая яг хаа дахиад нэг шинэ мэдээлэл гарсан юм нь юу байсан бэ гэхээр Keanu Reeves нөө бэлтгэлээ эхэлсэн байна гэсэн. Зураг авалтын бэлтгэлдээ орсон байна. Physical бэлтгэлтэй. Буу зэвсэг тулаан мулаан те юу байдیں۔ Тэднэртэй бол ихсэн байна. Тэгээ John Wick Matrix хоёулангийнхаа бэлтгэлд бол ихсэн байна гэсэн. Тэгэхээр миний бодлоор хоёулан дээр нь л угаасаа тулаан оролцох, хоёулан дээр нь буудалцаа янз бүрийн байх л үү. Тэгэхээр зураг авалт нь нилээн л ойрхон л явах нь дээ те. Амар тийм завгүй жил болох нь дээ те. Нилээн л шахах нь дээ. Тэгээ энэ чинь нөгөө нэг бидний бас мэддэггүй нөгөө нэг юу гэж боддоо штэ. Тэдэн Bill and Ted юу лээ? Тэгээ Bill and Ted билүү. Тэрний 3 дахь ангид бас тоглож байгаа штэ. Тийм. Тэрний нэг 3 дахь анги гарч байгаа. Тэрний зураг нь гарсан байлаа шүү дээ. Тийм. Bill and Ted's Excellent Adventure гэдэг амар жижиг кино тэгээд нэг амар сюрприз хит болсон. Тухайн үед амар хит болсон. Тэгээд 3 дугаар ангийг хийж байгаа юм байлаа тий. Тэрнээс чи хальт цахлаа боссон ш манай. Одоо ургуулж байгаа бах тий. Тийм байлаа. 20 дугаар ангийн энэ хараа Bill and Ted's Excellent Adventure гэдэг кино нь шүү дээ. 89 онд гараад 20 дугаар анги нь 91 онд гараад тэгээ одоо 3 дугаар ангийг хийж байгаа. Тэгээ 3 дугаар анги нь болохоор 20 оны бас 20 оны 100 юм уу та. Гах юм шиг байна. Тэгэхээр бас амар ойрхон байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол дараагийн хэдэн жилд бол Keanu Sans гэдэг байгаа шүү дээ. Keanu Sans гэдэг. Сэргэн мандалт хийж байна гэдэг шүү. Тэгээ энэ дээр нь бас дээрэс нь студиуд сайн ажиллаж ийн л та тий. Далимдж яг муухагаар хэлж байгаа юм шиг болж яг зөв байхгүй. Далимдж байгаа байхгүй. Яг энэ 19 онд бол ерөөсө Keanu-гийн comeback байлаа шүү дээ. Тэр нөгөө нэг Cyberpunk 2077 дээр трейлер дээр нь гарлаа. Toy Story 4 дээр байлаа. John Wick бодоо олголоо. Өөр яалаа. Тэгээ ер нь бол John Wick бол юм. John Wick-ийнээс илэрч Keanu-ийнээс бол full comeback ер нь бол хийлээ шүү дээ тий. Brit tagging гэдэг.
Breathtaking? Тийм. Cyberpunk дээр тэгж гарч ирсэн байхгүй. Тэглүүд нэр. Тэр нь юм болсон шүү дээ. Тэр нь бол үнэхээр гоё байлаа. За энэ дээр тэгээд өөр ямар сэтгэл дутуу үлдээсэн зүйл байна уу? Энтэй холбоотой. Matrix 4 ч юм уу John Wick гэдэг. John Wick 4 Matrix. Стэ байхгүй юм байна. Баггүй. За окей. За тэгээд юу яа? Асуултууд руугаа оръё. Өнөөдрийн мэдээлэл бол энийгээр дуусчих. Бараг ойрын хугацааны хамгийн богинохон подкаст болж магадгүй байна. Гэтэ бас бодоосааг байна. Асуултууд руугаа орцгоо. Сая пост хийсэн. Юу яах гэж байгаа? Одоо маргааш подкастыг орой өчнээ гоё асуултууд үлдээгээрээ гэсэн байна. За тэгээд юу харъя? Хүмүүс юу гэсэн байна? За ган эрдэнэ бичсэн байна. Өргөө Тэнгис эднэрийн энгийн танхимын скрин амар бүрсгэр харанхуй юм аа. 3D шилтэй бол бүр харлаад байх юм. Яагаад тэгээд байдаг юм бол бас анимашныг яагаад 3D шилтэй гаргаад байдаг юм бол бусад орны театр бүгд 2D-ээр гаргаад байх юм гинэ. За 3D болгоно шилэн агуу харанхуулаад байлаа. Энгийн танхимд ялангуяа тэгж байлаа. Тэр бол яалтчгүй тийм. Тэгээд тэрийг одоо яах хэрэгтэй юм бол өстой сайн мэдхгүй байна яг үнийг хэлэхэд. Юуны хувьд болохоор техникэл юм надад сайн мэдхгүй яагаад гэдэг юм. Харин 3D-гээр зөвхөн гаргадаг гэдэг нь айгүй хэцүү. Тэр юу аахгүй маркетинг асуудал аахгүй юу. Яадаг вэ гэхээр бусад оронд 2D 3D гарах сонголттой кинонууд ирдэг. Юу нэг кинонууд тий. Одоо юу ч байсан гэсэн Avengers байна уу юу байна тий. Өөр опшнтай бол одоо янз бүрээр ирдэг формат нь. Одоо хэдэн миллиметрийн ч гэдэг юм тий. Эсвэл дижитал за тэгээ IMAX laser 3D 2D 4D юу байдیں۔ Сонголттой театруудад одоо жишээ нь Endgame бол бусад оронд 2D 3D-гээр зэрэг гарч байгаа. Жишээ нь хүн бол өөрөө сонгоод үзнэ. Монгол зөвхөн шууд 3D жишээ гарчдаг тий. Rise of Skywalker одоо 3D шууд 2D Монголд шууд. Эднэр яагаад ингэж Монголд ингэдэг вэ гэхээр одоо хүүхэлдэйн киноч гэсэн адилхан. Яагаад ингэдэг вэ гэхээр зэрэг одоо энэ чинь нэг ингээ форматыг одоо биднэрт ойлгохтой болох нэг киноны эрхийг авсан бол яаж нэг одоо тий ямар форматаар ирэх нь хамаагүй гэж ойлгож байна. Тийм биш. Файл болгоно, формат болно өөр үнэтэй байдаг. IMAX-аар болохоор нэг үнэтэй. IMAX 3D болохоор өөр үнэтэй. Энгийн тэнхимд одоо тэгээ таасан форматаар болохоор нэг үнэтэй. Dolby Atmos болохоор нэг үнэтэй. 3D бол хоор нэг үнэтэй. Тэгээ тусдаа. Тэгэхээр ч яг дистрибьютор ер нь бол асуудалтай. Тэгээ тэрийг угаасаа ярих бах. Гэхдээ ер нь бол бас мөнгө байхгүй юу тэр чинь. Тэгээд за тусад нь авчлаа гэж бодъё. Хүмүүстэй зориулаад за Frozen 2-ыг 2D 3D-гээр зэрэг гаргалаа гэж бодоход дундаасаа мөнгө алдчих байхгүй юу. Зориулаа. Тэгээд чи айл танхимд үргэхгүй шүү дээ. Тэгэхээр амар асуудалтай болж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тийм олон дэлгэц байхгүй. Бас үзэгчийн тоо маш цөөхөн. Монголд бол маш жижиг эдийн засаг шүү дээ кино театрын үед. Давцсан тоогоор 500 мянган бүтэн жилд 500 мянган кино үзэж ин гэж байгаа. Тэр бол бүр үнэхээр гомдмоор таа байхгүй. Яг үнэндээ бол давцсан тоогоо шүү дээ. Тэрний одоо бараг 15 20 би юм аашаа тийм. Тэгээ ингээ хэдүүлээ дундаа тэр бол ингээд бараг бид нарын манай найз нөхдийн хамт олон бараг мянган үзүр нь бараг тэр юм аашаа тийм. Амар гомдмоор байхгүй тэр бол. Тийм болохоор яалтчгүй тэр өөр version бол гардаггүй. Тэр бол яг тийм талтай байгаа шүү. За энэ дээр би ямар ч байсан хариулчих. За ийм бас битсэн маань гайрдана. Superman Red Son-ы трейлерын талаар. Нэр энийг ярих гэж бодож ирсэн шүү дээ. Мэдээлэл оруулах марчиж үзсэн үү? Үзээгүй тий. За дараагийн үзсэн бол ярьж. Тэгээ би үзсэн байгаа зөв сэтгэлээ хуваалцчих. Гоё харагдчихлээ. Гэтэ тооцоолж байсан ч гоё биш. Нэг тийм гоё байгаасаа гэсээр гот уссан тэр трейлер нэг тийм нэг амар гоё биш байж магадгүй харагдсан надад болоо. Тэрнээс юуны DC-ийн нэг анимашн ч угаасаа мундаг шүү дээ. Трейлерүүд айгу гоё байдаг шүү дээ. Bloodlines-ийн трейлер амар гоё байсан шүү дээ. Wonder Woman. Тэд энэ бол sure харагдчихлаа. Яг ориг story нь бол амар мундаг шүү дээ. Red Son ч бүр амар олон шагнал магнал авсан. Сүртэй story тэгээд сонирхолтой санаа. Тэгсэн чинь энэ дээр бол sure гэмээр харагдчихлаа. За энэ дээр одоо би ойлгохгүй маань. Жамуух Hitachi 2 ер нь л адилхан замналтай санагдаад байгаа. Та нар нэг эргэцүүлэл хийдэ гинэ. Мэддэг хүн байна уу? Ярьж байгаа гэд. Чи л мэдэх бах. Би нэг пост хийсэн юм аа. Юу юм? Hitachi гэдэг нь тэр Naruto гэл. За. Тэгээд жамуух нэрээсэн. Юу мэрч бид жамуух Hitachi тарцуулныг ярьж чад нэг толгойд бууж ирэхгүй л байна л та. Тэгээд энэ хоёр ч шал хоёр өөр тийм юутай хувийн одоо тийм төлөвлөлттэй бистэй. Hitachi амьдрал дээр байхгүй дүр ч гэсэн. Яаж гэхдээ ер нь юу жамуух Hitachi. Тэгэхгүй замнал нь адилхан гэдэг. Гэхдээ би санагдаад байна. Тийм утгаар хийсэн л та зөвхөн Тэмүүжин амар өөр хэдэд гэсэн байхгүй юу? Амар тийм хогийн гардаг. Жамуух нь илүү нэг тийм
нэг зөв замаар явж байсан. Тэгээ хүмүүс нэг тоохгүй орчихсан гэсэн утгаар юм бичсэн байхгүй. Тэсний доор нэг хүн жамаа хайтаж хоёр адилхан юм ярьсан байсан байхгүй. Тэгэл наадаас нь дахиад нэмж орж ирсэн л та. Итачи яасан тэ Нарутод голдод идэв. Итачи нэг тийм жоохон тийм нэг тийм сүйдрийг нэг тийм нуугцсан баатар байхгүй. Дандаа нэг харангууд юм хийдэг сайн юм гэдэг тий. Гэхдээ шал тэний Итачи чинь тэгээ тийм эрх мэдэл ч юм уу тиймэрхүү юм шунсан юм биш шүү дээ. Амар тийм над руу амар би яаж мэдгүй. Энэ бол амар бас сонио асуулт байна шүү. Юу вэ? Яагаад вэ? Жамхаг Итачитай хайрцуулж бодмоор үлээ. За дараагийнх нь Ууган Баяр даваад 2019 он гарсан киноноос хамгийн их таалагдв. За энийг лист бол гарна. Бид 19 оны лист гэж гаргуулав. 19 оны лист гэж болоогүй тий. Болоогүй ш гарах юм байхгүй шүү дээ. Одоохондоо бол гаргахаар хэмжээнд л биш байна тий. Хэвлээ нэг юм гаргасан гэхдээ тэр бол ямар хамаагүй тий. Бидний үнэтэй хамаагүй юм байна. Болоогүй 2 сараас гаргана. Тий Оскар төгөлөө. Оскар дуусгаад бүлтүү үзээ 50 тэрэн дээр яахгүй бүр 4-5 сараас ч магадгүй. Нэг тийм юу гэдэг үзэх ёстой гэсэн ядаж кинонууд үзчихэд тий ингээд. Түүнээс одоо яг за одоо үзснээс юу юу гэдэг чинь. Сайн бол наалчгүй. За энэ геймийг мэдээж ойлгомжтой. За тэгээд John Wick бол бодогдож байна. Knives Out бодогдож байна. Тий. Өөр юу санаад орж байна. As бодогдож байна. Ad Astra. Apollo 11. Joker гэж болох юм. Муу юм байна санаад орж байна. Надад одоо Knives Out бодогдоод байна. Knives Out гоё шүү дээ. Ялч хондог киноос. За. Өнөөдөр Infinity War spoiler cast сонсож байгаа. Midsommar байсан. Тийм Midsommar тийм. Энэ жилиг шүү дээ. Midsommar. Өнөөдөр Infinity War spoiler cast сонсож байгаа гэдэг хүмүүс Infinity War Endgame spoiler cast аягүй их дахиж сонсд юм байлээ. Тэг дахиж би өөрөө очиж сонсохгүй даадаггүй тэр ойрлоо. Infinity War бүр амар зөө бүр ингээд нэг юм хэлээд ёо тэр Thor гэсэн ёо. Ёо үнэн татан тэр аудио модын цэрэгж бэрхсэн бүр инээдтэй. Өнөөдөр Infinity War spoiler cast сонсож байгаад өнөөдөр л анзаарлаа. Blue Strawberry хамтран ажиллах санал юу болсон юм болоо? Комикууд нь интернет байхгүй байна лээ энэ талаар гинэ. За энэ дээр апдейт Blue Strawberry нэгдүгürt юу яасан? Monster компани худалдаад авцсан. Яг энэ одоо тэр үеэс одоо хүртэл хугацаанд process донд юу болсон бэ гэхээр Monster компани худалдаж аваад нэг хэсэгтээ бол комик нөө оруулж ирэх орчуулга цацгаа бол одоо тарааха борлуулгаа бол хэсэг зогссон байсан юм байлээ. Тэгээ сүүлд бид нөгөө нэг энэ жилийн хавар Monster-тай хамтарч ажилласан шүү дээ. Game of Thrones дээр. Галт одоо лут бүжиг номын одоо нээлтийн үйл ажиллагаа бид нар албаас нээлтийн үйл ажиллагаа хамтарч зохион байгуулсан. Тэгээ тэрэн дээр бол хамтарч ажиллах талаар ярилцаад ингээд явж хахад бол ярьж исэн Blue Strawberry компаниг бол яг хөө ингээд худалдаад авцсан. Тэгээд одоохондоо төр зогссон байгаа. Тэгээд одоо дахиж relaunch хийх гэж байгаа тий. Энэ чинь Coming Guy ингээд Facebook page мэжтэй байсан шүү дээ итгэжүүлдэг. Тэр мэрийг за тэгээд энэ комик оруулж ирдэг магадгүй яванда merchandise тий. Pop culture merchandise оруулж ирэх энэ төргээд ер нь бол relaunch хийх гэж байгаа. Тэгээд хариултсан 1-2 хүн бас ингээд ажилд аваад ажиллаж эхлэх гэж байгаа гэж бол яриа одоо надад хэлчихсэн баггүй. 4 сард ч та 3-4 сар үед. Тэгээ тэрнээс хойш ямар нэг холбоо мэдээлэл бол байхгүй байгаа. Тэгээ одоохондоо бол хэдүүлээ жоох бид нар өөр юм дээр фокустай байгаа учраас тэр нэг ярихдаггүй байхаа. Гэхдээ бидний бас одоо нэг жигдэр хэрэгтэй хэдэн ажлууд байгаа. Жигдэрч өгөхгүй, тодорхой болохгүй ингээл бас нэг заваараа л байгаа. Тэднэрээс одоо тэднэр нь юу болох нь хав хүртэл ингээл явна л да. Нилээл явах 2-3 сар хүртэл наан цаана гээл. Тэднэр маань жигдрээд ирэхээр яг тэрнлүү жоохон анхаарал хандуулъя гэж бодож байгаа. Тэрийг бол бодохгүй биш бодож байгаа шүү. Тэгээд яг тэр компани маань өөрөө бас юу болж байна те цаанаа юу болж байна бас тэрийг жоохон судлаа асууя холбоо барья гэж бодож байгаа. За нэг өдөр киноноос ууйдвал юу хийнэ гэж боддог вэ? За би нэг өдөр киноноос ууйдахгүй. Шууд хэлчих зүгээр сүүлийн амьсгаагаа хураад кино урлаг хөгжим за спорт дундаа хөлбөмбөгөөс бол хизээж ууйдахгүй. Тэр бол өстой зүгээр факт амьдралын факт сүүлийн амьсгаагаа хураад л. Та хоёр юу гэж бодож байна? Киноноос одоо яаж уудах вэ? Үзэж байгаа киноноос бол үүднэ. За тийм бол дээж байна. Түүнээс кино урлагаас үүднэ гэж байхгүй хөө. Дэл нэг үйл хэлдэг. Нэг өдөр киноноос үүдвэл юу хий гэж боддог вэ? Одоо тал тохиолдог. Аваа ингээн. За Mandalorian хизээ орох вэ гэж. За Mandalorian цуврал сүүлийн анги 12 сарын 27-нд орох хэрэгтэй байгаа. Хэрвээ spoiler cast-ыг хэлж байвал одоо энийг сонсож байхад баг орцсон байгаа байх. 2 ангийн юм юу шүү. Тэгээ 2 ангийн одоо spoiler cast бол орцсон байх гэж бодож шүү. Animanga podcast-ыг үргэлжлүүлэх үү гэнэ. Animanga үргэлжлүүлэх хүсэл байна. Ингэж манай сонсож байгаа хүмүүс дундаас яг зүгээр нэг амар official зарлж байгаа юм шиг. Гэтэ сонирхолтой Animanga podcast дээр host хийхдээ хамт co-host хийгээд манай Амратай зөв co-host хийгээд ингээд
бүр хариуцаад пэйж ажилуулад юу ахгүй гол нь одоо юу гэдэг responsibility-тэй ахгүй юу? Аниме дэй үзүртэй энэ чинь өөрийн гэсэн ивенттэй, подкасттай, дээрэс нь пэйжтэй ингээд яг ажил болгоод яг цалин мөнгө амлаж чадахгүй ч гэсэн бас дуртай юм аа ингэж хийх боломж ингэж гаргаж өгч болж байна. Тэгээд энэ нь дуртай үнэхээр сонирхолтой хүн байвал гоё нэг юу яагач одоо тест voice бичиж мичээд нэг гоё явуулаач гэж хүсье. Холбогдооч. Тийм холбогдооч mail rostercreative@gmail.com-оор гоё хариу бишээ mail өчөж болно. Эцэн дээр зүгээр рекорд хийж явуулчих болно шүү дээ. 5 минутын мэдээ бэлдээл те. Ер нь бол өмнө нь тэгжсэн шүү дээ. Тэгэж зарлаж байсан шүү дээ уулна. Тэгээд нэг яваагүй тэгэж болно шүү. Ер нь бол. Гэхдээ нэг амар зарлаж байгаа юм биш зүгээр хэрвээ хүсвэл тэгэж болно шүү. За сүүлж байгаа нь сүүлж байгаа нь гэхэд бас таасан гоё асуулт. 2020 онд хамгийн хүлээлттэй байгаа кинонд юу вэ гэж. За энүүгээр тэгээд юугаа дуусгая. Мөрөөр үү. За би бүр амар тодорхой хэлэхгүй аа. За би энэ яг лист хараа байж л энэ асуултыг уншчихад. За нэг сард бол энэ Underwater нөө хинэ. Хин байгаа Kristen Stewart тийм. Энэ сонирхолтой. Энэ ихтэй нэг сайн кинон ч юу л бол тийм. Зүгээр нэг жижигхэн дажгүй сонирхолтой тийм нэг тийм л кино л. Энэ байна. 2 сард би Peter Rabbit 2-ыг үлээж байгаа. Энэ айгүй хөөрхөн санагдсан. Энэ бол нэг юм хүүхдийн маяг шүү дээ ер нь. Энэ хүү кино нэг юу байгаад байдаг хүүхдээ энэ бол гоё. Тэгээ Sonic Hedgehog-ыг үлээж байнаас. 3 сард тэгээ 2 сард өөр кино ер нь бол байхгүй мэн. 3 сарын өмнө юм хитүүлээ бас ажиллаад дутуу байсан юм байна. Onward-ийн трейлер гарсан байсан шүү нэрээ. Pixar-ын шинэ кино. Тэгээ тэрийг хитүүлээ яриаг юм биш цаа өнгөрсөн. За 3 сард Quiet Place 2. Тэгээд ер нь байхгүй мэн. Яг миний үлээж байгаа. Saint Mod 3 сард. Тийм. Тэр гэхдээ яаж 3 сард үзэхгүй тийм. За тэгээд 4 сард Bond байгаа юм байна. Тэгээд New Mutants байна. Үзэхгүй байна. Энэ хэвчээ шахаа. Тэгээд тэгээ нөө Antebellum гэдэг киноос шүү дээ. Тийм. Тэр ярьсан тийм. 5 сард Black Widow. Тэгээд за 5 сард юу нөр кино байхгүй юм байна даа үлээд байна. 6 сард Wonder Woman байна. Тэгээд нөгөө нэг In the Heights гэх түрүүн юу тэ Heights. Тэгээд за Top Gun-ыг хэрвээ нэг нь үзээд гоё юу байвал гоё санагдвал юу байх вэ? Хүлээглэх. Тэгээд 7 сард 6 сар тэгээд дуусна 7 сард Tenet байгаа. 8 сард кино бараг байхгүй юм дөө. 9 сард Conjuring. Conjuring юм байна. Conjuring 3 тийм 3. Саяхан нэрээ зарласан шүү дээ. 9 сард The Kingsman байгаа шүү дээ. Kingsman энэ чинь тэгээд бас жоохон өдөртэй санагдаад байгаа юм. Тийм надад бол амар гоё харагдаад байгаа шүү дээ. Зүгээр харагддаг. Тийм. Надад бол нэг сэн өдөртэй харагдаад. За чи Venom 2-ыг хүлээж байна. Би бол гараад үзнэ бай. Яраа шүү. Өөр шалт авахгүй үзнэ. Тэгээ би бүр энэ G.I. Joe Snake Eyes-ыг ч үзнэ. Тэгээ Eternals нь яг хараад хамгийн хүлээж байгаа гэсэн шууд сараар бүгд нэрлээ. Би бол юу яаж ин дараачлын хамгийн том хайп бол үнэхээр яалтчгүй юу вэ? Eternals. Үнэхээр Eternals-ыг болоод би бүр үнэхээр амар хүлээж байна. Хайп бол амар хаач байсан яаж байгаа. Тэгээ дараагийн санаанд орж Raya and the Last Dragon-ыг бол би амар хүлээж байгаа. Walt Disney Animation-ий тэгээд манай Aquafina байгаа тэр лууныхан дүр Aquafina дуу оруулж байгаа. Тэгээд тэр үед Aquafina бүр суперстар болчихгүй л үү те. Тэрийг амар хүлээж байна. Soul 20 онд байхгүй л. Soul байгаа. Soul 6 сард байгаа. Тэр Soul-ыг амар хүлээж байгаа. Трейлерыг хэдүүлээ ярилцсан. Үнэхээр гоё харагдан лээ. Тэгээд The Kingsman үнэхээр гоё харагдаж байгаа. Тэгээд бас мөгийн дурдсан кинонд ялчгүй байгаа. Тэгээд мөгийн дурдаагүй кинонуудаас харах юм бол бас юу байна? За би нэг кино харсан юм аа. Onward байгаа. Onward-ыг амар хүлээж байна. Тэгээд юу сонирхолтой харагдсан лээ. The Invisible Man Elizabeth Moss-тай. Хэдүүлээ сайхан ярьсан байсан. Трейлер нь ярьсан. Тийм, тэр айгүй сонирхолтой харагдаж байна лээ. Тэр наашин бас woman гэж гарна гэлгүй яа нэлээ. Тийм, Invisible Woman гэж нэг хин гэсэн шүү дээ. Elizabeth Banks. Тийм. Тэгээд за би сая нэг кино харчаад дуртай гэж бодож байсан юм аа. Тийм. Guy Ritchie-ийн The Gentleman. Энэ үнэхээр гоё харагдчихлаа. Айгүй кул харагдчихлаа. Тэгээ энэ болохоор бүр 1 сард байгаа. The Gentleman.
1 сарын 24-нд нээлттэй их юм байна. Тэгээд Matthew McConaughey, Charlie Hunnam, Henry Golding, тэгээд Jeremy Strong, Colin Farrell, Hugh Grant энэ амар касттэй. Трейлер мөр татааж илээ. Action, thriller, comedy, crime юм гоё харагдчихлаа. Тийм шүү дээ. Хэдүүлээ үзсэн шүү дээ. Тийм. Одоо санчлаа. Тэгэд мэдээж ийм канонууд байна. Тэгээд миний хувьд бол яалтчгүй The Eternals бол бүр хамгийн том байл л та. За хиний Eternals-аас илүү нэг байгаа юм. Sorry. За би яг топ 3-аар хэлчихье заяа. За би яг одоогийн зүгээр байдлаар. Гэтэ энэ чинь нэг янз бүр болно шүү дээ. Топ 3-аар яг хэлчих. Би яг дахиад нэг кино энэ чинь марцсан харж байна. За нэг бол яалч Eternals заяа. За тэгээд Dune. Dune. Denis Villeneuve-ийн Dune-ийг би бүр одоо яаж март. Тэгээд 3 дугаар энэ дээр 2 кино заяа. Нэг нь Raya and the Last Dragon яалтчгүй би бүр амар үлээ. Тэгээд Tenet. Tenet-ийг бол би бүр яг анх удаагаад Nolan-ы киног бүр ингэж амар хайптай болооч. Яг өмнө хэлэх. За миний үед юу байгаа? За Eternals-ыг тооцвол заяа. Би Black Widow-ыг бол гарах үед нь үзэн. Тэгтээ нэг хүлээлт бол байхгүй байгаа. Wonder Woman-ыг бол илүү хүлээж байгаа. Тэгээд Tenet бол ялж байгаа. Soul байгаа. Тэгээд яг хамгийн хүлээлттэй байгаа нэг бол 1917. 1917 гэхдээ technically 19 оны кино шүү. Манайс 27 үзсэн л дээ. Гэхдээ 20 оны 1 сарын дундуур зөвхөн сүүлээр нээлттэй хийж байгаа кино театруудаар л. Тэгээд 1917 өөр чинь өөр нэг байхгүй юм. Dune чинь бүр амар кино болно гэж яриад л шүү дээ. Dune угаасаа бүр тулцсан хайптай. Бүр ямар ч юугүй cast биш нөгөө мэдээлэл зэтэл нэмж байхгүй мөртлөө зүгээр cast production crew-ийг хараад тэгээ ориг нөгөө source material-ийн их одоо юу гэнтэй зохиолыг нь хараад зүгээр энэ бол угаасаа бодоолсон. Denis Villeneuve. Тэгээ энэ та угаасаа cast бүрэл түүний талаар угаасаа зөндөө ярьсан л дээ. Амар болох хаа. Тэгээ IMAX 3D-ээр бас гарна гэж байгаа. Tenet-аас тийм бол. Tenet-ийг бол тэгээд сая өнөөдөр нэг ярилцлага байсан. Christopher Nolan Indie Wire дээр өгсөн ярилцлага. Тэрэндээ тэгсэн бэлээ. Tenet бол зүгээр мань хүний карьерийн хамгийн амбицтай кино гэж хэлээ. Яг өөрийнх нь карьертаа хийсэн бүр хамгийн том амбицтай одоо хийсэн кино бол юу байсан? Tenet бол байгаа гэж хэлсэн бэлээ. Тэгээд яг Scope-ны хувьд одоо хамрах хүрээний хувьд бол бас карьерийн хувьд Tenet хамгийн том одоо хамрах хүрээтэй киносон гэж л. Тэгээ тэрний ямар утгаар вэ гэхээр зүгээр international гэдэг утгаар бүр ингээд хичнээн орон дагнж магнах юмтай story бүр аим бүтэн глоб тойрч марах юм шиг л. Тэгээд яг төгжмөд Hans Zimmer Ludwig Göransson байгаа шүү дээ. Тэгээ Ludwig Göransson байгаа гэдэг чи өөрөө айгуу тийм гоё байхгүй те. Тэгэж байна лээ. Чи одоо тэр нэг Tenet гэсэн эргэж байгаа одоо бичлэгнээс өөр ямар ч юу байхгүй байхгүй. Тэгээд тэгсэн нэг тайлт нэг зураг мөрөж засагдсан байсан шүү дээ. Тийм анхны зураг гарсан. Анхны зураг нь яг энэ David Washington биш ээ. Ямар Washington вүлээ? John David Washington тэгээд хин хоёрын Robert Pattinson хоёрын нэг зураг бол гарч ирсэн. Эннээс өөр бол ямар Robert Pattinson ямар тийм өөр харагдчихна. Pattinson-ы жинхэнэ жил болгон дээ. Манай нэг карьерист суугасч байна те. Ер нь яваал байсан тэгээд одоо бүр ингээ улам томсож байна. Яг Jamie шиг харагдчихсан. Ер нь гоё жүжигч л дээ Robert Pattinson. Үнэхээр гоё жүжигч. За энэ хүрээд Rusty Socks podcast-ийн 64 дахь дугаар мөн тий 64 тий. 64. Яг нэг буруу хэлчихээр байна. 64 дахь дугаар өндөлж байна. Ойрын хугацаанд бас байгаагүй богинохон дууралж байна. Гэхдээ урттай бол биш шүү дээ. Урт богиндоо биш. Ярьж байгаа сэдв маань сонирхолтой байгаад яриа өрнөсөн дөө. Мэдээллийнхаа цар хүрээнд дөө. Тий цар хүрээнд бас сонирхолтой дэлээдэг. Өнөөдөр хэдүүлээ нэг амар дэлээсэнгүй тий. Нэг хальт мэдээлж баг байл одоо ер нь трейлер юм уу тий. Тий. За нэг юм нэмээд ярьчих да. Өнөө DC-г яа. Тий, тэрийг бас нэг ярьчих. Бас товчхон ярьчих. Нэг тийм амар их мэдээлэл бас байхгүй. Сайн нэг Warner Bros юу яасан гэсэн штэ. Matrix 4-ийн release date-ийг зарсантай холбогдуулаад бас юу яасан байгаа. DC-гийн 2 3 киноны release date-ийг зарласан. За тэрний нэг нь юу байсан бэ? Shazam 2-ыг болоод зарсан. За Shazam 2 бол 2022 оны 4 сарын 1-нд нээлттэй их юм байна. Тэгээд The Flash-ыг сая зарласан. Энд ч одоо бүр юу ч болоод байгаа юм те энэ Flash удаа. Тэгээ ямар ч үсэн сая зарласнаар бол 2022 оны 7 сарын 1-нд. Тэгээ Ezra Miller өөрөө их юм уу? Ийм мэдгүй. Ер нь Flash за мэдгүй ч байх. Одоогийн байдлаар Andy Muschietti хин Christina Hodson гэж хоёр бол зохиолын бичээд найруулгаар болцсон байгаа. Andy Muschietti ч юу өстэй? Итүүлэн. Тий. Justice League-ийг яасан биш үү? Үгүй Justice League бол яг. Justice League чинь Zack Snyder хийж байгаа сүлд нь хин хийсэн шүү дээ. Joss Whedon хийж дуусгасан шүү дээ. Тэгээ It-ийг хийсэн. Хэн болвол Andy Muschietti. Тэгээ Mama гэдэг нэг аим шиг кино байдаг. Тэрийг бас хийсэн. Ийм байгаа.
Horror flash болох юм байна. Тэгээд Attack on Titan цувралын манга болон анимегийн live action хийж байгаа юм шүү дээ. Animes гэдэг хийх болсон юм байна. Тэгээд Ezra Miller зохиолыг нь бичнэ гэж нэг хэсэг басан яригдсан чинь болоод энэ хин гэж Кристина Hodson гэж эмэгтэй бол яг зохиолч нь ажиллаж байгаа юм байна. Тэгээд Barbara Muschietti болон Michael Disco гэж хоёр хүн бол Michael Disco яасан ч гоё нэртэй. Michael Disco. Алхаар нэр. Яаж Michael те. Энэ хоёр продюсераар ажиллах юм байна. Тэгээд 21 он зураг авалтнаа эхлээд 22 онд бол гарнаа гэсэн юм. Тэгээд энэ нэг хэсэг хин Ezra Miller ч өөрөө зохиол мохиолоо бичнэ гэдээсэн байсан юм байна. Нэг хэсэг Rick Famuyiwa ажиллана гэжсэн байсан. Хин Dan Mizzo зохиолын бичнэ гэжсэн байсан. Jonathan Goldstein, John Del Daily хоёр найруулна гэжсэн бас байсан. Бүр анх 15 онд Lord Miller хоёр зохиолыг нь бичсэн бас байсан. Энэ бүр одоо хаваас 13 оноос хойш бүр ингээд яригдаал яваад байгаа кино. Тэгээд гараасаа да. Тэгэд наад чи бараг ч угаасаа 9 жилийн дараа гарах юм биш те. Хэрвээ яг тэр хугацаанд гарвал. Тийм. Тэгээд энэ одоо сүлдээ нөгөө энэ хугацаанд чинь DCU чинь одоо бутаа олчлаа шүү дээ. Задарчлаа шүү дээ. Нэг юм тусдаа бид даасан кинонууд дээр суйрлаад эхэлчлээ. Тэгэхээр одоо энэ киноос тийм л болох үү. Бараг нэг бодлын давуу тал болж байгаа байхгүй тий. Хойшоо олон хойшоосны. Нэг universe-тэй холбоодох шаардлагагүй бид даасан кино болчихвол. Тэгээ нэг юу гэж аягүй хэрэгжсэн шүү дээ. Flashpoint Paradox-оор хийж магадгүй гэж аягүй хэрэгжсэн шүү дээ. Одоо бол үгүй л үү дээ. Тийм амар epic хийхгүй л үү. Тэр чинь одоо бүр амар тийм сүүлээр хийвэл гоё үстэй. Сүүлд нь хийвэл тий. Одоо нэг бараг худалчинд 8 жилийн дараа хийвэл гоё шүү. Нилээн суурин тогтоод тэ холбоод атайхан болсны дараа reset хийх маягаар хийвэл аягүй тийм сүртэй болох. Гэтэ Ezra Miller өөрөө одоо үргэлжлүүлээд тоглох нэлээ гоё л юм. Тийм. Ezra Miller бол гэтэ Ezra Miller яалтч Wall-E байсан тохоо. Тэр дүр ерөөсөө нэр нь Barry Allen л болохоос яг Wall-E байсан байгаа байхгүй дүр нь яг тэр хандлагатай байж байгаа байж ягаад ч тийм амар детектив баг юм шүү. Barry Allen ч уул амар цагдаа магдаа детектив тийм юм тайван амар ухаантай тийм юм дүр шүү дээ. Тийм Wall-E West ч л амарын тэнд талчсан хүү тинейжер шиг тийм бүтггүй комеди баг шүү дээ. Бүтлгүү тийм Bruce Muст загнуулсан. Тэгсэн чинь за тэгээ Aquaman 2 болохоор 2022 оны 12 сарын 16-нд юм байгаа юм байна. DC ингээ 2022 онд 3 кино. Aquaman 2 дээр юу Black Manta эргэж ирнэ гэсэн тий. Тэгэж тэ Black Manta угаасаа одоо эсрэг дүр шүү дээ. Гол эсрэг дүр шүү дээ. Гол нь юм уу бүр? Өөр дүр байхгүй юм. Өөр мэдээж эсрэг дүр давхар байгаа л байна. Гэтэ Black Manta бүр яг гол эсрэг. Тэгээ яаж тэр үед угаасаа Яхи Абдул Матин карьер нь тий томорч штэ манай ч. Сайхан залуу лээ. Тий Matrix-ийн гол дүр тоглолчин тий өөр киноноо тоглолчин бас карьер нь томорчин тийм болохоор гоё байхаз. За ийм байгаа юм байна шүү. Ийм байгаа байна. Тэгээ Amazon-чуудын кино хийн гэж яригдсан байна. Batgirl яригдж байгаа, Blue Beetle яригдаад байгаа. Amazon-чууд цуврал хийвэл гоё явах нь миний сэрч юм. Тамаа. Тэгээ маш их юм яригдаад байдаг. Тэгээд одоо юу ч болох юм байгаа. Тэ? Lobomo богч яриад байна. Nightwing яригдаад, Supergirl-ийг ч яриад байна. The Trench гэж яриад байгаа. James Wan продюсер ажиллана гэдэг байгаа. Lobog нэг харчихсан тэ. Lobog уул нь хийвэл хамгийн одоо дөхөм. Лобо юу хин тоглол гоё гэж. Лобо за би амар гажиг санал болгож байгаа. Тэгтээ жоохон кино эргэн тойронгийнх киног сайн хийжвэл яг болон заяа. Эргэн тойрны кинон буухан бол бүр dumpster fire болон заяа. Хин Terry Crews Лобо тоглол бүр амар гоё болж магадгүй. Тийм comedic элементтэй хийвэл одоо нэг Guardians шиг л байхгүй юу та. Тэг юм бол айгу тийм дажгууфтер болж магадгүй. Мэдгүй энэ юу нэцээ байгаа. За өөр та хэд ямар санд байна. Одоо уул нь яг нэг тийм юу маягийн байх хэрэгтэй байхгүй юу? Нөгөө нэг True Detective Matthew McConaughey шиг тиймэрхүү нөхөр байх хэрэгтэй байхгүй нэг жоохон. Тийм хүнд гар байх хэрэгтэй байхгүй. Matthew McConaughey арай л юу байгаад байна л та. Skinny байна гэж. Энэ тийм супер баг л байх хэрэгтэй. Тэ нэг том. За тэгээ сонсож байгаа хүмүүс санал болгох хүмүүс ойлгоё комент үлдээгээрэй. Хэцүү байна. За энэ хүрээдээ дуусах уу?
За энэ үрээд бас Wrestling Talks podcast-ын 64 дахь дугаартай хамт байсан баярлалаа. Дилнийг Instagram дээр ангуу дугаарзраас хийсгээ дагаараа мууртай холбоотой юм л авах те. Бүхнийг надаас. Тийм. Мууртай холбоотой бүхнийг ангуу дугаарзраас 9 аккаунтаас. Тэгээ Instagram мөгийн болохоор бити дагаараа гэсэн те. Тэгээ намаа бити дагаараа. Гоё. Гэдэг дараагийн дугаар чинь оны хамгийн сүүлийн дугаар ах юм шүү дээ. Тийм. Дараагийн podcast оны хамгийн сүүлийн дугаар байх бах гэж бодож байна. Тийм юм байна те. Тийм ээ. Дараагийн дугаар оны хамгийн сүүлийн podcast байх юм. Тэгэхээр Decade-ийн сүүлийн дугаар ханаа. Тэгээд намайг Instagram дээр Rusty Ryan 7 гэдэг дагаараа. Тэгээд гоё одоо юм хэлэхэд он дуусах төхөөд ирэхээр одоо угаасаа төгсчлээ л дөө. Дараагийн 2 7 хоногт бол юу яана? Айгуу олон гоё постууд орно шүү. 97 хоног ингэж хэлж болно те. Decade-тэй холбоотой айгуу гоё олон пост нийтлэлүүд орно шүү. Тэгээд тэрийг бас сонирхороо тухайн үед нь уншаараа сэтгэлдээ хуваалцаарай. Тэгээ дараа 7 хоногийн подкаст бас нэлээд Decade-ийн сүүл очоос Decade болон оны сүүл очоос сонирхолтой мэдээлэлүүд ярих бах гэж бодож байна. Уртч болох бах гэж бодож байна. Нэлээд сонирхолтой юмуд ярих гэж бодож байгаа. Тэгээд хүмүүс нэмэгдэх бах те. Тэгээ хүмүүс нэмэгдэх бах. Тэгээ бас нэг юу яригадаад байгаа. Тэгээ би нэг одоо тийс хийчихээр хүмүүс нэхэд бодоо болт юм болов. Ямар ч сан Батамгалан Даадко цэнгэл гурыг дуудаад яг тэр гуравтай ярьж агаад яг нэг тэр бид дөрөвнийс нэг эпизод хийн гэж бол яг спешиал эпизод хийн гэж бас ярьж байгаа. Гэхдээ хизээ болохыг мэдэхгүй оны өмнө амжих хөөг бол би одоо ам гарч чадахгүй. Гэхдээ тийм л яригдаж байгаа шүү. Тэгээд тухайд нь болох бахоо. За. Тэгээд энэ үргээ дуусгая. Wrestling Talks podcast-ын 64 дахь дугаартай хамт байсан байлаа. Баяр та. Баяр та.